За сайн байцгаана уу? Та бүдэд энэ өдрийн мэнд хүргэе. За зочиндоо бас энэ өдрийн мэнд хүргэе. За өнөөдөр маш сонирхолтой сайхан яриа өрнөнө гэж бодож төлөвлөж байгаа. За тэгэхээр бизнесээ томруулахын төрөөмс байгууллагын стратегийн түнш байгууллага болох Фандия одоо хамтын санхүүжилтийн платформын үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал Бэ Цэлмэг маань өнөөдөр студид хүрэлцэн ирсэн байна. За энэ өдрийн мэнд хүргэе. За маш их баярлалаа. Энэ өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр бидэд маань өнөөдөр гол ярих сэдв маань бол та бүгдийн өнөөдөр бүтээгдэхүүн үйлчилгээ, ер нь энэ хамтын санхүүжилт гэж юу вэ? Жижиг дунд бизнес эрхлэгч, гарааны бизнес тий ер нь энэ утгаараа ер нь сайхан яриа өрнүүлнэ гэж зорж байгаа. Тэгэхээр хоёулаа яриагаа ер нь энэ одоо хамтын санхүүжилт гэдэг чинь ер нь юу юм бэ? Тэ? Та ер нь хизэнээс яагаад ер нь хийхээр болов те? Энэ өнцгөөс яриагаа эхлэе. За хамтын санхүүжилт нь англиар бол crowdfunding гэж нэг олон улстай ийм нэршилтэй явдаг. Тэгээ хамтын санхүүжилт маань яг юу юм бэ гэхээр за хин нэгэн ямар нэгэн санаатай ч болно, за бизнестэй ч гэж болно, эсвэл нийгмийн сайн сайхны төлөө төсөлтэй ч гэж болно тий. Тэрэн дээр бол мэдээж нөгөө нэг хөрөнгө оруулалт, за санхүүжилт олоход бол тэр болгон тийм амар байгаад байдгүй. За энэ процесс дээр юу болдог вэ гэхээр одоо уламжлалт аргаар бол хүмүүс төслөө бариад, санаагаа бариад одоо хөрөнгө оруулагч нар дээр очиж уулзаж, санаагаа танилцуулж ерөнхийдөө бол хөрөнгө оруулалтаа босгодог тий. Тэгээ энэ маань яг хөө тэгэл нөгөө нэг хүн дээр өдөртөө за нэг 2 цаг зарцуулаад уулзаал явдаг. Маш их ажиллагаатай байдаг, маш их цаг авдаг тий энэ өөрөө. За тэгээ нэмээд нөгөө хүртээмж маш хязгаарлагдмал байдаг. Хүн яаж ч хичээгээд одоо 100 хүнтэй бол ингээл уулзахад бол маш бэрх штэ тийм олон хөрөнгө оруулагч одоо хайж олно гэдэг бол маш бэрх. За хамтын санхүүжилтээр энийг яаж шийдэд байгаа юм бэ гэхээр ер нь бол маш олон хүмүүсээс их багахгүй ер нь бол ингээд жижиг хэмжээгээр хөрөнгө оруулалт татахыг хилээд байгаа. Санхүүжилт татахыг хилээд байгаа гэсэн үг. За crowdfunding гэдэг нэршлэлээр сүүлийн үед ер нь бол за сүүлийн 20 жил ер нь бол газар аваад байгаа яг одоо утга агуулга нь өөрөө энэ интернет дээр одоо цахим орчинд вебсайт байдлаар ингээд ашиглагдаад явж байгаа нь одоогийн бидний мэдэх crowdfunding гэдэг энэ үйл явцыг л хэлээд байгаа. Тэгээ интернетээр энийг хийгээд одоо цахим орчинд энийг хийгээд байгаа гол ач холбогдол нь бол мэдээж нөгөө хүртээмжийн асуудал байгаа тий. Маш олон хүн нэг доороос нэг мэдээллийг аваад тэгээд одоо санхүүжилт өгөх үгүйгээ ингэ шийдээд явчихж байгаа л энэ процессыг хилээд байгаа гэсэн үг. Яг одоо юу гэдэг нь зөвхөн 20 жилд л ингээл crowdfunding гэдэг юм санаа гарчаагүй. Ер нь бол энэ бол угаасаа л бидний түүхэнд байсан зүйл байгаад байгаа. Ялангуяа Монголын хувьд бол одоо бидний хамгийн сайн мэдэх хандвийн юм аянууд идэх те. За хин нэгэн одоо эрүүл мэндийн асуудалтай болсон, хин нэгэн ямар нэгэн тусалцаа хэрэгтэй байгаа. Тэгмээд бид нар бол ингээ фэйсбүүкээр те ингээ хин нэгэн сайхан сэтгэлээр ингээ санаачлаг гаргаад дансаа байршуулад ингээ маш олон хүмүүсээс ингээ хандив цуглуулад хүссэн ингээ зорилгодоо ингээ хүрээд явдаг. Энэ л үйл явц байхгүй. Уг нь бол бид нар ингээ хийж чаддаг. Нөгөө crowdfunding гэж яриад эхлэнгүүт хүмүүс нэг жоохон ингээ нөгөө жоохон төөрөгдлөөсөө энэ одоо юу юм болоо гэл айгүй л хэцүү юм яриад ах шиг байна. Ингээл хөрөнгө оруулалт гэж одоо ингээл юу юм болоо юу яриад байгаа юм болоо гэдэг нэг ийм жоохон ойлголтын зөрүү бол гараад идэг. Тэгээ маш хялбараар ингээд тайлбарлахад бол энэ л үйл явцыг яриад байгаа. Уг нь бол хамтын санхүүжилт гэж хамтдаа олуулаа нийлээд хин нэгний санаанд санхүүжилт өгөхийг л ер нь бол хэлж байгаа. Тэгээ эцэстээ тэр санаа нь нөгөө хэрэгтэй шаардлагатай санхүүжилттэй босгоцсон болохоор цаашаа ингээд үйл ажиллагаагаа үргэлжлүүлээд авч яваа зорилготой хүрэх боломжтой болж байна л гэсэн үг. Тэгээд яагаад одоо энийг хийхээр болсон бэ те энэ санаа хаанаас гарсан бэ гэж асуусан. Тэгээд би өөрөө би англид сургууль төгссөн. Тэгээ манай их сургууль өөрөө юм crowdfunding-ийн платформтой байсан. Тэгээ энэ дотооддоо ингээд ашиглаад явдаг. Тэгээ энэ оюутнууд нь өөрсдөө ингээд одоо шинэлэг санаагаа оруулдаг ч юм уу те. Иймэрхүү үйл явц дээр профессорууд орж ирээд зөвлөдөг, тусалдаг. За эцэстээ тэгээд бас одоо нийт одоо их сургуулийн хамт олноос ингээд
хөрөнгө босгох, санхүүжилт босгох юм боломжтой ийм зүйл байсан. Тэгээ би анх тэрийг хараад ер нь бол надад маш гоё санагдчихсан. Тэгээд Монголдо буцаж ирээд ер нь бол яг нөгөө ажилч хийгээд за тодорхой хамт олон дунд ороод ер нь бол миний ажиглагдсан зүйл бол маш гоё санаатай хүмүүс байд юм байна. Тэгтээ санхүүжилт бол хүрэлцээтэй байдаг юм байна. Тэгээ нөгөө хинтээ яаж уулзах уу, хаана нэнийг танилцуулах уу гэл ингээл хайгаал яваад идэг те эцтэй энэ маш их цаг үрдэг те маш их цаг. Тэгээд ер нь бол жоохон хайж үзсэн онлайнаар судлаад үзсэн тэгээ эцтэй анх би чинь Fundable гэдэг нэг юм вебсайт олж исэн. Тэгээд ерөнхийдөө crowdfunding гэдэг зүйл чинь ийм зүйл байд юм байна, ийм хэрэгтэй байд юм байна штэ гэж ойлгоод манай Монгол яагаад ийм зүйл байж болтгүй гэж анх ер нь бол бодож эхэлж исэн. Тэгээд тухайн үед бол за яг бас яг нөгөө нэг crowdfunding-ийн цэвэр үйл ажиллагаа явуулж исэн газар бол маш ховор байсан Монголын хувьд. Тэгээ ер нь бол зориглоод угаасаа хин нэг нь хийх нь ойлгомжтой байгаад байсан. Энэ бол ингээд ирээдүйд маш хэрэгцээтэй зүйл байх нь ойлгомжтой байгаад байсан болохоор яагаад хийж болохгүй гэж бодоо тэгэл хийж эхэлчихсэн да. Nice. За тэгэхээр энэ маань өөрөө бол одоо яг зохицуулалттай салбар гэсэн үг те. Ер нь бол одоо таад маань sandboxed байгаа одоо төгссөн үү гарсан уу тэрийг бас тэр ер нь нэг процессыг хуваалцаач мэдээж ингээд бас таад маань бол маш олон боломжийг олгож байгаа, хүртээмжийг өгж байгаа, эргээд баг ингээд зохицуултгүйгээр яваад байгаа олон зүйлийг зохицуулттай болгоод ингээд фильтрлээд ер нь боломж олгож байгаа. Гэтэл таад маань өөрсдөө ер нь яг хизээ үүсгэн байгуулагдав, яг үүсгэн байгуулагдаж явах процесс дээр бас яг хууль эрх зүйн хувьд ер нь Монгол зөвшөөрд юм уу, зөвшөөрдөг юм уу те олон нийтээс мөнгө босгоно гэдэг чинь ер нь одоо платформоор дамжуулаад мөнгө босгоно гэдэг чинь өөрөө ер нь ямар процесс болов энэ бас нөгөө өөрийнхөө ингээд одоо үүсгэн байгуулагчийн замлаа гоё хаалцаач тий. За фандиагийн хувьд болохоор за сая бол ингээд санаа хаанаас төрснөг л ирсэн шүү дээ. Яг зөв тий. За тэгээ шийдсэн. Ер нь бол энийгээ питч болгоод би бэлдсэн. За энэ питчээ хөрөнгө оруулагч нарт ер нь бол тавьсан. За аз олж нэг хөрөнгө оруулагч маань бол одоо хөрөнгө оруулахыг бол хүссэн. За тэгээд анхны хөрөнгө оруулагчаа би ингээд одоо авчиж байгаа, олчж байгаа тийм. Тэрэндээ бол маш сэтгэл хангалуун байгаа штэ. Бас ингээд эхлэн гэдэг чинь эхлэлийн хөрөнгө маш чухал. За тэгээ явж байгаа. За үйл ажиллагаа маань ер нь бол 2023 оны ихээр эхэлсэн. За тэгж яхад бол одоо би чинь стартап л гэсэн үг шүү дээ тий. Ингээд одоо би санаатайгаа л явж байгаа гэсэн үг. За анхны одоо хамт олон маань гэх юм уу манай санхүүгийн менежер анх орж ирж исэн. За мэдээж нүуний pitch deck дээр нөгөө тий financial forecast буюу одоо санхүүгийн тооцоолол гаргаж ирэх хэрэгтэй байдаг. За цаашлаад одоо манай үйл ажиллагаа хариуцж байгаа захирал, бизнес хөгжил хариуцж байгаа захирал охин маань орж ирж исэн. Тэгээд за хамгийн анхны ажилтан маань ингэж л орж ирж исэн. Офисчгүй байсан. За тэгээд нэг компани, нэг технологийн компани захирлаас ингээд гойж агаад офис дээр ингээд нэг ширээ аваад ингээд сууж эхэлж исэн. Би тэгэхэд за нэг хэсэг хугацаа тэгж явсан. Тэгээ сүүл рүү нөгөө нэг технологийн компани маань бүр нөгөө нэг өргөжөөд бүр олон ажилтнтай болоод бид нар барыг нөгөө суудал ширээгүй болоод тэгээд нэг хэсэг кафе орж, кофе шоп орж бид нар нөгөө ажиллаа хийдэг байсан. За тэгээ одоо арайд энднэ гэд ер нь бол за одоо нэг офстай болёо тий ер нь манай хөгжүүлэлтч нэлээд төгцсөн байсан. Тэгээ нэг офстай болоо явж байгаа юм. За тэгээ ер нь бол тэгэл бүх процесс явсан бид нар нээлттэй хийсэн. Бидний гол одоо эрсдэл гэж бодож исэн зүйл маань бол мэдээж нөгөө нэг зохицуулалт, хуулийн зохицуулалт бол мөн байсан. Тэгээ Монголын хувьд бол зохицуулалт яг тусгаалсан хамтын санхүүжилтийн юм зохицуулалт бол байгаагүй. 23 онд тийм 23 онд бол байгаагүй. За энэ дээр тэгвэл ямар шийдэл байж болох вэ? Мэдээж эн чинь бас нөгөө бид нар хэрэглэгчийнхаа эрхийг хамгаалах хэрэгтэй. Бид нар ч гэсэн бас ингээд
одоо юу гэдэг стандартын дагуу гэх юм уу те хуулийн дагуу үйл ажиллагаагаа бас ингэ зөв авч явж явах хэрэгтэй бас юм зүйл байгаадсан болохоор санхүүгийн цоцол хорон дээр sandbox гэдэг хөтөлбөр байдгийг бол ингэ мэдээд за энэ хөтөлбөр маань яадаг юм бэ гэхээр санхүүгийн инновацлог шинэ бүтээгдэхүүнүүдийг туршиж үздэг. За тэгээд туршилтаар ер нь бол одоо шаардлага хангасан гэж үзвэл ер нь бол зах зээл рүү аль бие ёсоор ингэж одоо нэвтэрч ингээ гарч болдог, зөвшөөрлийг өгдөг ийм одоо хөтөлбөр байгаа даа. Тэгээ энэ хөтөлбөрт бол бид нөр орсон. За энэ маань бас ингээ нэлээд процесс болж амаа. Тэр чинь нэлээд бичиг баримт бүрдүүлэлт, тэгээл нөгөө бүртгэлхийн хурлаар орно. Тэгээд ингийн бүх зүйлийг даваад ер нь бол 1 жил гаруй ер нь бол sandbox-тоо ингээ туршигдаад явсан. Тэгээ эцэстээ ер нь бол бидгээд бол амжилттай ингээд sandbox хөтөлбөрөөс ингээ төгсөөд гарчиж байгаа. Тэгээд бид энэ жил бишээ өнгөрсөн жил бид нэр яг 12 сард яг нөгөө зөвлөлийн нэгжийн хурлаар ороод аль бие ёсоор зөвлөмж нь ингээ гараад тэгээ бид нэр ингээд зах зээл рүү аль бие ёсоор ингээ нэвтрэх боломжтой болчихж байгаа гэсэн үг. Зөв. За тэгэхээр ямар нэгэн одоо бол бүх одоо хууль эрх зүйн хувьд бүх юмаа comply хийгээд дүрм журмын дагуу хамтын санхүүжилтийг бол одоо танай платформоор татах бүрэн эрх нь бол нэгцэн гэсэн үг тийм нөгөө яг хэрэглэгч нарын яадаг зүйл нь болохоор мэдээж нэг эрсдлээ бодно тий. Тэгээд одоо ямар ч зохицуултгүй юм за нэг талаасаа жоохон найдваргүй юм шиг тий. Тиймэрхүү бодлууд бол ингээд хүнд бол өөр ирэхгүй үүсчил байгаа. Юм нөгөө юм шив шин зүйл болохоор хүн жоохон ингээд болгоомжлно. Тэгээд тэрнийхээ хүрээнд бол бид нэр нөгөө нэг sandbox өдөртөө ороод ингээд ер нь бол хууль эрх зүйн зохицуулалт эдэршийнхаа төлөө тодорхой хэмжээнд одоо алхам хийсэн гэсэн үг. Тийм байна. Тийм. Одоо тэгэхээр за яг Fandija компани дээр маань ямар төрлийн одоо бүтээгдэхүүнүүд гэж үзье л да тий. Хоёрдугаарт мөн эдгээр бүтээгдэхүүнүүд маань ямар яг хувь шимтгэлтэйгээр ер нь байдаг вэ? Энэ талаар бас жоохон бүтээгдэхүүнээ ойлгоё. Тэгээ бас таад маань мэдээж би бол бодоход ер нь зорилго бол ингээл би өнөөдөр өөрөөхөө санаатай байлаа гэж бодоход платформ руу ороод бүртгүүлээл одоо зөвшөөрөл гэх юм уу нэх авах шаардлагагүйгээр ингээл хөрөнгө оруулалтаа татах байх гэж бодоод байна. Тэгэхээр ер нь энэ нэг хэрэглэгчийн одоо зүгээс бэлтгэлээ ер нь яаж базаах ёстой юм, ямар бүтээгдэхүүнүүд байна, ер нь ямар хугацааны бас бэлтгэлийг хангаад платформ дээрээ ер нь лонч хийвэл зүв бэ. Одоохондоо яхаа нөгөө нэг шинэ ойлголт байгаа болохоор манай хэрэглэгч нар шууд манайх руу залгадаг. Ингээд төслөө оруулмаар байна гэж ярьдаг байхгүй юу. Тэгээ бид нар чинь анх бол ингээд за тийгээл ингээд барыг хүн болгонтой уулзаал тэг ингээд санаагийн сонсоол ингэдэг. Тэгээд санаагийн сонсоо суухан сайхан ч гэсэн эн чинь бас бид нар нөгөө нэг компани үйл ажиллагаа гэдэг зүйл байгаад байгаа болохоор тэр маань жоохон орхигдож эхэлсэн. Тэгээ гол угаасаа яг таны хэлж байгаа зөв. Хэрэглэгч маань шууд манай вебсайт руу ороод бүртгэлээ үүсгээд манад дээр нөгөө санхүүжилт авах гэдэг товч байдаг. За тэрэн дээр дараад орохоор угаасаа юм төсөл оруулах юм загвар ингээ гараад ирдэг. Тэгээд тэр загвар дээр нь шууд ингээ өөрийнхөө одоо мэдээллийг оруулаад бөглөөд явцдаг зүйл гэсэн үг. За тэгээ бөглж дуусаад ер нь бол төсөл нь манай одоо админ тал руу орж илгээгддэг гэсэн үг. Шууд нийтлэгдэхгүй манад руу орж ирнэ. Тодорхой хэмжээнд хяналт тавина гэсэн үг. Тодорхой хэмжээний одоо санхүүгийн тооцооллын хянана. За одоо нөгөө нэг бид нар шаардж байгаа бичиг баримтуудыг бүрэн илгээсэн байна уу гэдгийг шалгаж байгаа. За ерөнхий төслийн нөгөө нэг санаа агуулга нь бас ингээд тэгээ утга төгөлдөр ер нь бол одоо боломжийн байна уу гэдгийг нь ерөнхийд нь шалгачиж байгаа гэсэн үг. За тэгээд ер нь бол засах шаардлагатай юмнуудаа байвал бид нар цуцлаад буцаагаад хэрэглэгч рүү илгээчдэг. За тэгээд эхний илгээсэн драфтн дээрээ дахиад засвараа оруулаад манайх руу дахиад илгээх боломжтой. Бид нар болсон ер нь бол одоо нийтлэхэд бол ямар ч асуудалгүй гэж үзэж байгаа бол бид нар одоо хэрэглэгчд өөрийнхөө төслийг нийтлэх эрхийг ингээд олгочдөг гэсэн үг. Тэгэхээр бид нар нийтлээд байгаадаа биш хэрэглэгч маань өөрөө одоо цаг хугацаагаа хард юм уу, өдрөө хард юм уу тий, удирлаа хард юм уу, өөрөө хүссэн үедээ товчоо дараад төслөө
манай одоо вебсайт дээр нийтлэх боломжтой гэсэн үг. Тэгээд бүтээгдэхүүнүүдийн хувьд болохоор манайх ер нь бол 3 бүтээгдэхүүнтэй. Дэлхийд болохоор олон улстай болохоор нийт 4 ийм төрөл байдیں۔ Ер нь бол краудфандинг дээр хамтын санхүүжилт дээр. За эхний төрөл нь болохоор урамшуул дээр суурьсан хамтын санхүүжилт гэж байгаа. За урамшуул дээр суурьсан хамтын санхүүжилт нь яад юм бэ гэхээр жишээгээр би тайлбарлахад би одоо нэг усны үйлдвэртэй байлаа гэж бодъё те. Гэхдээ надаа түгээлтийн машин хэрэгтэй. Тэгээ би тэрэн дээрээ санхүүжилт босгох хүсэлтэй байгаад байгаа. За би төслөө бичээд орууллаа те. Би усны үйлдвэртэй. За би түгээлтийн машин авахын тулд надад нэг 20 сая төгрөг хэрэгтэй байна. Би энэ мөнгө босгомоор байна. Би хэрвээ та надаа одоо 500 мянган төгрөг өгөх юм бол би таны хагас жилийн усны хэрэглээг хангаад өгье гэдэг юм нөхцөл тавьж байгаа гэсэн үг. Урьдчилж нэгэсэндээ аваад гэхдээ мэдээж тэр чи одоо хүн зүгээр банк ус гэдэг юм уу банкнд хадгалаад одоо гихийг бодоход бас нэг гоё урамшиж би чинь одоо 500 мянгаыг төлөөд тэгчих юм биш тэгээд хүнийг тооцоолоо хийгээд үзэхэд бол ашигтай байх тийм урамшуулал ер нь бол санал болгодог гэсэн санаа тий. Яг үнэ. Яг урамшуулал санал болгоод яг санаа нь бол тэгээ нөгөө санхүүжилт өгж байгаа хүн маань ийм одоо юу гэдэг тодорхой хэмжээнд ийм сэтгэл дундуур биш те ийм сэтгэл ханамжтай ямар ч байсан мөнгө өснийхөө хариуд би ямар нэг юм буцаагаад авсан гэдэг ийм сэтгэл үеиг байх бас нэг ийм боломж юм болоо гэж хараад байгаа. За ер нь бол нөгөө талаар хараад үзэх юм бол ер нь л зүгээр л урьдчилсан захиалга авч гинэ л гэсэн үг. Бас тий. Санхүүжилтээ мөнгөний төрүүлж авчаад бүтээгдэхүүнээ ингээ араас нь өгж байгаа л ийм систем байгаад байгаа гэсэн үг. За хандивын хувьд хандив гэж бас байдаг. Хоёр дахь бүтээгдэхүүн хандив гэж байдаг. Олон улсдаа ч гэсэн хандив гэж байгаа. За хандив бол харьцангуй ер нь бол аягүй шулуухан ийм урамшуул шиг ямар нэг юм буцааж авах маах ямар нэг нөхцөл байхгүй. Энэ бол зүгээр цэвэр сайхан сэтгэлийн үндсэн дээр ямарваа нэгэн төсөл хүнд тэ бизнест ингээд мөнгө хандуулж байгаа л юм үйлдэл байгаад байгаа гэсэн үг. За дараачийн бүтээгдэхүүн маань болохоор хувьцаан дээр суурилсан хамтын санхүүжилт гэж байгаа. За нэршлээс нь угаасаа шууд ойлгомжтой болж байгаа. Ямар нэг аж ахуй нэгж маань тэ байгууллага маань компани маань төслөө оруулаад ер нь бол өөрийнхөө компанийхаа хувьцааг санал болгож байна гэсэн үг. Жишээ нь одоо ямар нэгэн компани орж ирээд тэр юун дээрээ мэдээлэл дээрээ одоо та надаа 50 сая төгрөг юм бол би компанийхаа 10%-ийг санал болгож байна ч юм уу те. Энэ юу гэсэн үг вэ гэхээр санхүүжилт өгсөн хүмүүс маань тэр компани хувьцаа эзэмшигч болж байна гэсэн үг. За дөрөв дэх энэ бүтээгдэхүүн маань болохоор одоо төрөл маань хамтын санхүүжилтийн төрөл маань зээл дээр суурилсан хамтын санхүүжилт гэж байдаг. За энэ ч гэсэн бас нөгөө нэрнээсээ л айгүй тодорхой байгаад байгаах ямар нэгэн байгууллага одоо санаатайгаа орж ирээд хүмүүсээс мөнгө зээлж байгаа гэсэн үг. Маш олон хүмүүсээс баг-багаар хүүтэй мөнгө зээлж байгаа. Тийм байна. Тийм. За тэгээд нөгөө нэг үйлдвэрлэл одоо юу гэдэг нь те үйл ажиллагаа явуулаад олсон ашигасаа ч гэх юм уу те тэр хүүтэй мөнгөө буцаагаад нөгөө санхүүжүүлэгчтэй өгж байгаа гэсэн үг. Тэгээ энэ яг уу энэ сүүлийн энэ одоо зээлийн хамтын санхүүжилтийн энэ төрөл маань болохоор Монгол улсад бол хэрэгжих арай тийм боломжгүй байгаад байгаа. Хууль эрх зүйн орчиндөө бол хоригдсан ийм зүйл байгаад байгаа болохоор Монгол хэрэгждэггүй. Гэхдээ олон улсдаа бол ингэж хэрэгжээд явдаг. Фандиагийн хувьд болохоор эхний 3 бүтээгдэхүүн үйлчлэгийг бол хэрэглэгчтэй санал болгоод явдаг. Хувьцааны хамтын санхүүжилтийн хувьд болохоор бид хэд төр энэ үйлчлэгээ бол ингээ хаацсан байгаа. Учир нь болохоор хувьцааны хамтын санхүүжилтийн гэдэг журам батлагдсан байгаа. Үнд цаасны хуулийг дагалдах журам болоод батлагдсан. Тэгээ энэ журмын хүрээнд болохоор хувьцааны хамтын санхүүжилтийн үйл ажиллагаа явуулж байгаа альва одоо компани тэ аж ахуй нэгж нь заавал бүртгэл хийх ёстой гэсэн юм шаардлагыг бол тавьсан. Тэгээ заавал энэ бүртгэл нь бол тодорхой хэмжээний юм тусгай зөвшөөрөл хэмжээний юм ер нь бол бичиг баримт бүртгүүлэлт шаардлагуудыг бол тавьсан байгаа. Тэгээд бид дотооддоо яг энийхээ төлөө одоо ингэ зохион байгуулалтанд ороод тэгээ бүртгэлээ хийснийхээ араас ер нь бол энэ үйлчлэгийг буцаагаад нээх юм төлөвлөгөөтэй явж байгаа. За эргээд энэ бүтээгдэхүүнийг жохон дэлгэрэнгүй тодруулж бас асууна. За одоо тэгэхээр ер нь яг Фандия дээр маань эдгээр 3
төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээ дээр хэр олон байгууллагууд маань ер нь санхүүжилт одоо амжилттай босох уу, бас яг амжилтгүй одоо хөрөнгө одоо босгож байгаа кейс бас байдаг бах тийм мэдээж одоо бүгд бас амжилттай болдоггүй л бах. Энэ дээр ингээ харж байхад бас одоо түгээмэл алдаа дутагдал гэх юм уу те бэлтгэл гэх юм уу эсвэл яг юун дээрээ ер нь алдж гин энэ талаар хоёлаа ярилцъя. За одоо Фандиа маань үйл ажиллагаа явуулаад 3 жил болж байна. Энэ хугацаанд бол амжилттай санхүүжил босгосон төслийн тоо бол за би өстө буруу санааг бол 64 төсөл байгаа. Нийт за нийт босгосон дум маань болохоор 350 сая төгрөг хавцаа ингээд босгоцсон явж байгаа. Мэдээж амжилтгүй төслүүд бол байгаа. Бүгдээрээ ингээд одоо санхүүжилтээ босгоо гарна гэдэг бол бас буруу юм ойлголт. Яг түгээмэл гаргадаг алдаа гэх юм бол ер нь байна. Хамгийн гол алдаа бол төсөл санаачлагч маань ерөнхийдөө төслөө ингээ хайчдаг. Ийм асуудал байдаг. За хайдаг гэдэг нь яг юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол ингээд төсөл оруулж байгаа бол зөвхөн Монгол гэлтгүй энэ бол олон улсын юм жишг штэ тий. Төслийнхаа араас маш сайн явдаг. Ер нь бол идэвхжүүлэлтийг маш сайн хийдэг гэсэн үг. Өөрийн гэсэн хэрвээ community тий хамт олон за хэрэглэгч ийм бүрдсэн ийм одоо юу гэдгийг хэрэглэгчийн баазтай бол тэр хүмүүс рүүгээ хурц ажиллах хэрэгтэй тий идэвхжүүлэх хэрэгтэй. Өөрийнхөө энэ төслийг сурчлах хэрэгтэй тий мэдээллийг өгөх хэрэгтэй. Тэгжээж ер нь бол хүмүүс нэг төслийг нь олж орж ирнэ. Тэгээ төсөлтэй танилцаа санхүүжил өгөх үгүйгээ ингээд шийдээд явах гээд байгаа гэсэн үг. Энэ дээрээ манай одоо Монголын хувьд бол айгүйх алддаг гэж би хараад байгаа. Ингээд төслөө зүгээр бичээл оруулчих юм бол баг ингээл өөрөө ингээл мөнгөө босгоол нэг ороод харсан чинь баг ингээл мөнгө нь ингээл 100% боссон байх юм шиг ингээд төсөөлөд байдаг юм шиг санагдсан. Яг амжилттай төслүүдийн хувьд харах юм бол энэ төслүүд маань үнэхээр яг сая миний яриад байгаа шиг идэвхжүүлэлт айгүй сайн хийж чадсан юм төслүүд байдаг. Ер нь бол төслөө огт хаяхгүй манай вебсайт дээр байршиж байгаа хугацаанд төсөл нь байршиж байгаа хугацаанд маш идэвхтэйгээр бид нартэй харилцаа холбоотой за өөрөө хэрэглэгчтэйгээ маш сайн ингэж хамтарч ажилладаг те маркетинга сайн хийсэн юм кейсүүд байгаад байгаа. За энэс өөр алдаа дутагдал гэх юм бол магадгүй ингээд улирал нь одоо төслийнхэн санаатай тохирохгүй тийм улирал ч юм уу те. Одоо юу гэдэг цагаан сарын одоо үеэр ч юм уу те энэ улирлын үеэр одоо магадгүй юм жоохон Монгол уламжлалт юм төсөл одоо сэдвтэй төсөл ч юм уу одоо гой улбоо үйлдвэрлэж байгаа үйлдвэр ч юм уу те иймэрхүү төслүүд орж ирвэл цохимжтой. Яа тэгвэл хэрэглэгч угаасаа тийм одоо бүтээгдэхүүн ингээ хайгаад явж байгаа те угаасаа худалдаж авах нь ойлгомжтой. Цагаан сарын үеэр магадгүй шинэ жилийн юм одоо сэдвтэй төсөл оруулж ирэх юм бол тэр бол ер нь бол нэг тийм амжилттай явахгүй байх магадaltaй болчиход байгаа гэсэн үг. Тэгэхээр ер нь бол яг хэрэглэгч өөрөө аль улиралд юу хүсэж байна гэдгийг маш сайн мэдрээд тэрийг тодорхой хэмжээ мэдсэн байгаа цагт бол ер нь бол төсөл бол гайгүй байгаа онцдог гэж бодоод байгаа. Ер нь бол бас сайн төлөвлөлт дутуу байгаад байна гэсэн санаа шүү дээ тий. Ер нь бол мэдээж одоо за саяныг бас асуумар зүйл гарч ирж байна. За хугацаа гэдэг нэг юм яригдлаа тий. Тэгэхээр хуулийн хүрээнд ийм хугацаа байд юм уу? Ер нь ямар хугацаанд мөнгөө босгох байдیں۔ Хугацаагүй гэж бас байдаг уу тий. Энийг сонирхъя лавлаад. Хугацааны хувьд болохоор хуулиар бол ерөөсөө нөгөө зохицуулсан зүйл бол байхгүй. Энэ бол цэвэр манай вебсайтын үйлчлэгийн нөхцөл дээр тусагдсан байгаа тийм зүйл гэсэн үг. За манай дээр бол хамгийн багадаа 7 хоног төслөө байршуулж болдог. Бага нь хамгийн бага нь. Хамгийн ихдээ 90 хоног байршуулж болдог. За дундуур нь одоо ингээд 7, 14, 1 сар, ингээд 2 сар, 3 сарын ер нь бол ингээд сунгаа явчиж болдог. Ер нь бол ихэнх үед за яг амжилтын хувьд ярих юм бол манай ихэнх төслүүд бол 30 хоног байсан байдаг. Ер нь дунджаар 30 хоногоос илүү байгаад
өөр илүү ингээ амжилт олсон тийм дата мэдээлэл бол биднэрт бол байдгүй. Тэгэхээр ер нь бол яг алтан дунданд одоо дундаж хугацаа бол 30 хоногтой байдаг. Тэгэхээр түрүүн бас яг хэлж байна те зарим талаараа одоо хүмүүс ер нь яг Fundia платформоос юу хүлээж те юуг одоо шийдвэрлэж байгаа гэдэг тэр үнцгийг хуваалцаарай. Яагаад вэ гэхээр сая бас нэг чиний ярианаас яригдсан зүйл нь болохоор хүмүүс оруулчаа хайчдаг гэд хэллээ шүү дээ. Тэгэхээр энэ маань өөрөө хүн одоо тухайн төсөл хэрэгжүүлж байгаа хүн өөрийнхөө одоо бэлтгэлийг бүрэн хангаад төлөвлөгөөгөө бүрэн боловсруулад нэгсэндээ бараг л community-да хилээд те ийм төсөл бол амжилттай байхаараа нэг зарим тохиолдолд тэгэхээр чин хүмүүсийн эргэлзээ нь болохоор өстой бараг мөнгө өгөхгүй л хүмүүс хүлээж идэм юм шигээр төсөөлөд байдаг бас тийм сул тал одоо байдаг байх гэдэг нь зөв тий. Зөв. Ер нь бол тийм амжилттай кейсүүд дээр л яг таны хэлдэг нөгөө бэлтгэл аягүй сайн хангацсан байх хэвээр. Гэхдээ тэр нь яг ингэ төсөл гээл ярангуут бас нөгөө нэг юм өгөн дээр хүмүүс аягүй ингээд жоохон одоо айгаад байдаг байхгүй юу ингээд төсөл гэхээр л ингээд юм 100 хуудас одоо юм амар зах зээлийн судалгаа эдэр штэ ингээл юм оруулах хэрэгтэй юм шиг ингээд төсөөлөд байдаг. Гэтэ яг үнийн хэрэгтэй бол ерөөсөө тийм шаардлага байдгүй. Өөрийнх нь санаа гол нь яг ямар асуудлыг шийдэх гээд байгаа. Тэгээд тэрийг яаж хэрэгжүүлэх гэж байгаа. Тэгээд бодит одоо зах зээлийн судалгааг тодорхой хэмжээнд хийсэн юм уу те. Үнэхээр бодитоор хэрэгжих боломжтой юм уу л гэдгийг ер нь бол энэ яг тэр төсөл гэдэг зүйлээр л харах гээд байгаа гэсэн үг. Тэрнээсээ нэг амар юм урт юм бичээл ингээл тэр хэмжээний тийм төсөл бол ерөөсөө яриаггүй. Тэрэн дээр жоохон нэг юм төөрөгдөл үсэд байгаа юм шиг санагддаг. Тэгээд бэлтгэл мэдээж тэр дундаа одоо төслөө оруулчаад маркетингийн бас ямар ажил би хийж болох уу ч юм уу те мэдээлэл одоо би хүнд яаж хүргэж болох уу гэдгээ тодорхой хэмжээнд бас ингээд төлөвлөсөн орж ирвэл харьцангуй төсөл нь аягүй юм амар ингээд одоо сансны дагуу ингээд амжилттай явцдаг гэж бодож байгаа. Яг амжилтгүй кейсүүд маань бол яг мэдээж байгаа. Гэхдээ манай дээр бас нэг юм сонирхолтой зүйл байдаг. Санхүүжилттэй босгож чадаагүй ч гэсэн дараа нь манайх руу эргэж холбогдоод ингээд баярлаа гэдэг. Тэгээ яагаад ингээд талархаад байгаа юм бэ гэхээр миний төслийг ингээд хүмүүс харсан байна. Санхүүжилт тухай гэдэг өгөөгүй ч гэсэн ингээд хөрөнгө оруулагч харсан байна гэдэг ч юм уу тий. Тэгээд одоо бид нар ийм хамтын одоо ажиллагаа хийх гээд ингээд явж байна. Надаа ийм боломжууд нэгцэн. Яг жишээ татаад ярих юм бол манай дээр нэг юм лааны ингээд лаа хийдэг хүний төсөл орж ирсэн. Тэгээ харамсалтайгаар санхүүжилт бол босгож чадаагүй. Тэгээд ер нь бол амжилтгүй төсөл болж үлдсэн. Тэгээ бид нар ч нэг юм бодоогүй маа. Тэгээд нөгөө ажиллаа хий явжсэн чинь нэг өдөр бид нөрлөө бүр ингээд зорж залгаад тэгээд ингээд их чинь ингээд амар баярлаа гэж хэлмээр байна. Ингээд танай хамт олонд би одоо ингээд одоо бараг 40,000 хүнтэй нэг групп болцсон байгаа байхгүй юу? Оо вау. Групп ингээ нээсэн. Тэгээд би одоо бүр энийг ингээ ажил болгоцсон. Би ингээ сургалт орж ийн хүмүүст зааж ийн. Тэгээ би ингээд орлогын хүүсэртэй болцсон байна. Миний бизнес ингээд одоо ингээ өргөжж ийн. Тэгээ танаа хамт олонтой ингээ уулзаад ярилцаа. Тэгээ би төслөө ингээ оруулсан болохоор ингээ надад ийм боломжууд нэгцэн гэдэг ийм кейс бас бид нар дээр байдаг. Тэгээ энийг сонсоод бас надад айгүй сонирхолтой. Баярлагын хажуугаар айгүй сонирхолтой санагдчихсан. Тэгэхээр яг краудфандинг олон улсдаа ч гэсэн бас ийм зорилготой байдаг л та. Одоо Kickstarter гэдэг одоо бүр ингэ дэлхийн хэмжээний краудфандингийн платформ байна шүү дээ тий. Тэн дээр ороо харах юм бол маш гоё төслүүд айгүй бага хэмжээний мөнгө босгох гээд ороод ирсэн байдаг. Нэг юм $10,000 ч юм уу $20,000 зарим бүр $5,000 босгох гээд. Тэгэд тэрнийх нь гол зорилго нь юу байгаад байгаа вэ гэхээр зүгээр л маркетинг хийх гэж байгаа. Зүгээр л хэрэглэгч нарт ийм бүтээгдэхүүн байдаг шүү гэдэг мэдээллийг хүргэхийн тулд краудфандингийн платформ дээр төслөө нийтэлж байгаа юм кейс байгаад байгаа. Тэгээ тэрийг нь харах юм бол нэг $10,000 босгож исэн бол баг ингээд сая доллар босгоод гараад явж байгаа бүр ингээд хэдэн зуун хувийн бүр ингээд тэгээ илүү одоо юу гэдэг санхүүжилт босгоцсон ийм кейсүүд одоо Kickstarter руу ороод харах юм бол бүр маш их байгаа.
За одоо бас нэг ярмаар байгаа зүйл нь за энэ хамтын санхүүжилт гэдэг маань явсараад хууль болох гэж байгаа одоо мэдээ гэх юм уу, сонин гэх юм уу зүйл бас харлаа. Тэгэхээр энэ талаар одоо таны хувьд мэдж байгаа эсвэл одоо ажлын хэсэг баг юмд нь орж байгаа энэ ер нь одоо хуультай болно гэдэг нь өөрөө ер нь танай платформын хувьд ч тэр одоо санхүүжилт хайж байгаа хүний хувьд ч тэр эсвэл ер нь бас тодорхой хэмжээнд санхүүжүүлэе гэж бодож байгаа энэ олон одоо оролцогч талуудад ер нь ямар үр дүн гарах үс ийм одоо хуулийн төсөл яваад байна. За хуулийн төслийн тухай мэдээлэл бараг би тантай л зэрэг мэдсэн баха. За. Тийм. Яг энийг тодорхой хэмжээнд бас ингээд Фандиа одоо санхүүгийн зохицол хороотойгоо бас нэг жил гаруй за бараг 2 жилийн хугацаанд хамтарч ажилласны хүрээнд бас нэг юм нөлөөлөл одоо бүхэлдээ биш ч гэсэн нэг тодорхой хэмжээнд үзүүлсэн болов гэж би дотроо ингээд найдаад бас ингээд баярлаад байгаа. Энэ хуулийн ач холбогдол бол маш их байгаа. Хууль байснараа ер нь бол нэг юм аль бие усны гэх юм уу тий юм зохицуулттай ингээд улс нь бодлогоор энийг дэмжиж гин ойлгож байна гэж бас нэг мутга агуулга арт нь яваад байгаа байхгүй юу. Одоохондоо хууль маань бол батлагдаагүй байгаа. Гэхдээ төсөл хуулбараар ер нь бол батлагдах ингээд процессд орцсон явж байгаа гэж би ойлгож байгаа. Тэгээд хэрвээ бид нар хуультай болох юм бол хэрэглэгчийн хувьд тэр одоо үйлчилгээ үзүүлж байгаа бидний хувьд тэр ингээд маш их зүйл ойлгомжтой болох гэдэг гэсэн үг. Маш тодорхой ойлгомжтой. За нэмээд хэрэглэгчийн хувьд айдас нэг жоохон буурах юм болоо гэж бодож байгаа. Эн чинь бас хуультай, зохицуулттай зүйл болохоор за эрх ашиг те энэ бүх зүйл одоо хариуцлага энэ бүх юмнууд нэг хуульчлагдаад гараад ирж байгаа болохоор хэрэглэгчийн хувьд бол айгүй тийм зөв зүйл болж байгаа л гэж бодож байгаа. Тэгээ ер нь цаашлаад Монголд одоо анх удаа ийм хамтын санхүүжилтийн хуультай болно гэдэг чинь бас нэг юм шив шин зах зээл ингээ нээгдэж байгаа бас нэг юм баярт үйл явдал болж байгаа гэж харж байгаа. Тэгээ краудфандинг чинь өөрөө юм альтернатив санхүүжилтийн хэрэгсэл гэж явж байгаа тий. Тэгэхээр одоо магадгүй жижиг дунд үйлдвэрлэл за стартапуудад олж чадахгүй байгаа тэр энэ санхүүжилт хөрөнгө оруулалтын боломжийг ингэж олгох ийм нэг юм гарц гаргалгаа гарч ирж байгаа гэсэн үгээ. Одоо бол бид нар бүгдээрээ л мэдж байгаа санхүүжилт бол үнэхээр бэрх. Ялангуяа зээл авах жижиг дунд үйлдвэрлэлийн хувьд стартапын хувьд зээл авах гэдэг бол маш хэцүү ажил штэ тий. Ихэнх нь барьцаа одоо хөрөнгө шаарддаг ч гэх юм уу. Тэгээ тэр болгон одоо хүн болгонд барьцаанд тавих хөрөнгө бас байна гэж бол ойлгож болохгүй. Тэгэхээр энэ бүх юм уламжлалт энэ одоо санхүүжилтийн аргаасаа бас жоохон холдхон цаашаа. Гэхдээ тэрнийхээ хажуугаар юм шин юм бас санхүүжилтийн хэрэгсэлтэй болж ийн гэдэг бол ингээд стартап жижиг дунд үйлдвэрлэлд ялангуяа айгүй юм зөв бас юм шийдэл болж гарч ирж байна гэж хараад бас баярлаад байгаа. Тэгээд хууль маань батлагдчихаасай гэж хүсэж байгаа. Гэхдээ батлагдахдаа зөв батлагдаасаа тий зөв ийм зохицуулттай батлагдаасай. Яг тэр нөгөө хамтын санхүүжилт гэдэг энэ концептийнхаа тэгээ энэ ойлголтынхаа яг тэр амин сүнсийг бити ингээ өгөө хийчихээсэй л гэж хүсэж байна да. Тэгээд одоохондоо яг нөгөө ажлын хэсэг гэдэг гих зүйлд бол ороогүй явж байгаа. Гэхдээ бид нар нөгөө нэг одоо анхдагч буюу одоо цор ганц ингээд үйл ажиллагаа явуулж байгаа компанийн хувьд бас ингээд оролцоотой явах баха гэдэг бас нэг найдвартай байгаа. Мэдээж тийх бах. За тэгвэл бас нэлээ харин тийм бас яг олон талаас нь бодохоор ер нь бол энэ зах зээл дээр шинэ боломж одоо ямар гоё боломжууд нэгдэх бол гэдэг бас өнцгүүдийг бодохоор магадгүй илүү нөгөө креатив салбар маань өөрөө одоо дуу байна уу, кино байна уу те бас энэ урлаг спортын ч гэсэн маш олон боломжууд бас нэгдэх юм болов уу гэд
бодож байна. Зүг нөгөө талдаа бас яг мэдээж эн чинь одоо хүн тодорхой хэмжээнд одоо итгээд хөрөнгө оруулалт хийж байгаа, бас амжилттай хөрөнгө оруулалт нь босчдөг. Нөгөө эргээд өгнө гэсэн урамшууллаа өгөхгүй байх, эсвэл одоо юу гэдэг те тиймэрхүү нөгөө талыг бас хамгаалах ийм зүйлүүд байх болов тийм. Тэгээд одоо таад маань мэдээж сайн одоо оролцоод бас магадгүй бас тийм бизнесээ томруулах төрийн бас байгууллагын зүгээс ч гэсэн хамтарсан та бүгдтэйгээ хамт санал боловсруулад ажлын хэсэгт нь орох тэр бас пуш хийхэд бол бидэд бас байгаа шүү. Тэгэхээр таад маань тэртэргүй одоо стратегийн түнш байгууллагын хувьд бол тэрэн дээр бас хамтраад дуу хоолойгоо өргөх хүргэх тал дээр бол нээлттэй гэж хэлмээр байна. Баярлалаа. За би бас нэг за түрүүний нөгөө 64 төсөл рүү эргээд жоохон орё гэж бодож байна. За мэдээж бас баггүй одоо төслүүд өлгийдэж авсан байна, амжилттай бас болсон байна. За ер нь яг гоё ингээд сэтгэлд үлдсэн гэх юм уу? Эсвэл ер нь магадгүй анхны кейс мэс чинь бас ингээд сонирхолтой шүү дээ. Тэр талын ингээд одоо гой яг дурсамжтай. За энэ ер нь бол өстой гоё ингэн гэж бодоогүй байхад ингэсэн гэдэг яг нэг юм бодтой хоёлаа нэг 3 кейс ч юм уу яри те яг нэг одоо толгоонд нь орж ирэх. За энэ гоё кейсүүдэд хуваалцаач те. За анх нөгөө нэг платформ маань одоо вебсайт маань лайв болоод тэгээ мэдээж нөгөө шив нэмчин тэгэл нөгөө шууд хэрэглэгч ингээл ороод ирэхгүй шүү дээ. Тэгээ бид нэр шууд нөгөө санал тавьж ингэж одоо төслүүд уурж оруулж ирж байсан. Тэгээд анхны хоёр төслүүдийн одоо анхны төслүүдийн маань нэг болох юм хоёр төсөл байгаа. За хоёулаа ер нь бол урлагийн салбарын ийм хоёр төсөл. За эхнийх нь болохоор In the Beginning гэдэг ийм богино хэмжээний кино орж ирсэн. Lotus Entertainment гэдэг ийм газрын оруулж ирсэн төсөл байгаа. Тэгээд энэ төсөл маань саяны хэлснээр богино хэмжээний кино ерөнхийдөө зураг авалт бүх юм дууссан байсан. Гэтэ нөгөө production хийлэхийн тулд бас тэр чинь бас нөгөө тодорхой хэмжээний хөрөнгө хэрэгтэй болоод ер нь бол төслөө нийтэлж исэн. За яагаад ингэж одоо production аяг ач холбогдолтой байсан бэ гэхээр энэ төсөл маань олон улсын юм киноны фестивалд оролцох юм зорилготой. Тэгж юм бүтээсэн кино байгаад байгаа. Тэгээд сэдв нь болохоор юм одоо ер нь бол усаа хайрлах тий, усаа гамнах, одоо энэ цөлжилт яг энэ Монголд тулгараад байгаа юм том асуудлыг хөндсөн ийм айгуу гоё юм богино хэмжээний кино байсан. Тэгээд production-аа болохоор нөгөө нэг гадагшаа ингэж явж хийлгэж байгаа. Тэгээд мэдээж гадагшаа хийлгэж байгаа болохоор харьцангуй одоо Монголыг бодвол илүү үнэтэй тийм байгаад байсан. Тэгээд амжилттай ингэж санхүүжилтөд босгож чадсан. За ер нь бол нэг 20 гаруй сая төгрөг босголоо. Тэгээд энэ яг нөгөө анхных болоод тэрөө сэдвэн тэрөө ер нь бол нөгөө киноч өөрөө надад айгүй ингээд таалагдаад сэтгэлд үлдсэн байгаад байгаа байхгүй юу. Тэгээд ерөөсөө нөгөө нэг мартдаггүй энэ төслөө. Тэгээд урамшууллын төсөл байсан. Одоо санхүүжүүлэгч нартаа санал болгосон зүйлүүд нь юу байсан бэ гэхээр нөгөө кино наадамдаа оролцоод буцаж ирэхдээ нөгөө тодорхой мерчендайз авчрах. За нэмээд нөгөө нэг Монголд киноны нээлттэй хийхдээ одоо хос урилга өгөх. Тэгээд ер нь бол юм VIP партины урилга өдр өгөх гэдэг ийм урамшууллын багцуудтай байсан. Тэгээд ер нь бол энэ төсөл маань яг үр дүн юу байсан бэ гэхээр олон улсын кино наадмуудаа ингээ оролцоод явсан. Монголдо нээлттэй хийж болохгүй байгаадсан шалтгаан эхлээд нөгөө олон улсын фестивалууд дээр оролцох хэрэгтэй байлээ. Тэгжээж Монголдо нээлттэй хийж болно. Тэгээд фестивалууд дээр оролцож дуусчаа саяхан ер нь бол өнгөрсөн онд нээлттэй Монголдо хийсэн. Тэгээд нөгөө урамшууллуудаа ер нь бол санхүүжүүлэгч нартаа ингээ олгоод тэгээ манай хэрэг Fundia пэйж рүү орох юм бол би тэгэд бас тэрийг баримтжуулаад ингээд рил хэлбэрээр бас ингээд оруулсан байгаа. За энэ дээр нэмээд бас дахиад нөгөө урлагийн төсөл маань гэхээр Доид гэдэг артист ийм залуу байдаг. Дуучин залуу.
Тэгээд Doid маань бас төслөө оруулсан. За тэгээд music видеогоо тий одоо химээрэнэ гэд төслөө оруулж ирсэн. За бас урамшууллын юм төсөл болж орж ирсэн. Тэгээд сэтгэлд үлдсэн шалтгаан нь бол Doid маань айгүй хөөрхөн ингэж дэмжиж ингэж орж ирсэн. Ингээл вау ямар гоё юм тэгэл та гэлтэй ингээд манай вебсайт чи хов хоосон байж байгаа шүү дээ. Зүгээр л ингээд бид нэр амар санаагаа амаал яриад байгаа шүү. Тэгж яхад ингээд амар гоё байна. Наа чи ингээд яг л надад тохирох зүйл байна. Би ийм санхүүжил тайж байгаа. Хийл та яадын ингээд тэгжсэн. Тэгээд тэрэнд нь айгүй баярлж исэн би дотроо. Тэгээд Doid маань болохоор music видеогоо ерөнхийдөө бол ийм сэдвтэй хийнэ гэдэг төсөл хэлбэрээр оруулаад урамшуулсан нь болохоор жишээ нь одоо төрсөдөр дээр чинь би очиж дуулж үгүй. Гэж тэгээ нэмээд нөгөө мьюзик видеон дээр дүр гаргаж үгүй. Гэт иймэрхүү урамшууллын багцууд гаргасан. Тэгээд амжилттай санхүүжилтээ босгож чадсан. Тэгээд ер нь бол явсараа ер нь бас өнгөрсөн жил Doid маань яг энэ мьюзик видеогоо цацсан. Яг фильминг гэдрээ хийгээд яг ярьсныхаа дагуу сэдв бүх юм нь байсан. Тэгээд одоо YouTube дээр хайгаад үзэх юм бол Doid-ийн Манай хэд гэдэг нэртэй дуу байгаа. Тэгээд тэрэн дээр ингээд эхэлж мэхлэхтэй ингээд Фандиагийн лого өдрийг оруулаад ингээд хамтгийн олон нийтийн юм дэмжлэгээр би энэ одоо мьюзик видеогоо бүтээсэн гэдэг юм тексттэй айгүй хөөрхөн стил одоо ингээд бид хэд ингээд дэмжээл яваад байгаа. Тэгээд мьюзик видео нь бол маш их таалагдсан, маш их сэтгэлд ингээд үлдсэн. Тэгээд энэ хоёр кейс маань болохоор яг л нөгөө нэг юм манай Фандиагийн бэби шиг байгаад байгаа байхгүй яг энэ хамгийн анхны нэмээд ийм амжилттай ийм хоёр кейс байгаа. За дахиад нэг сүүлийн кейс гэх юм бол яриул зөндөө л байна. Айгүй гой төслүүд манай дээр орж ирдгээ. Үнэхээр ингээ баярламар. Тэгтээ яг онцолж ярмаар байна гэвэл Эри гээд ийм хоньны ноосоор хийсэн юм одоо шүүлтүүртэй юм агаар шүүгч бүтээж байгаа юм залуучууд байгаа юм Монгол залуучууд. Тэгээд энэ залуучууд маань яагаад ингэ надад амар үлдчихвэ гэхээр ингээд хамгийн анхны удаа бид нар лөө ерөөсө холбогдохгүй зүгээр ингээл ороод ирсэн. Зүгээр ингээ шууд вебсайтаар бүрт хүлээл төслөө оруулаад ирсэн. Ингээ би бүр ингээ гайхаад яа тэгвэл нөгөө нэг хүмүүс амар ярьдаг байхгүй юу ингээл яах вэ инхөө тэхөө гэл те. Тэгж яах тэнэс зүгээр шууд оруулж ирээд тэгээд шууд ингээ мөнгөө босгол гараа авцсан. Би бүр ингээд ангаагаад надад амар сонирхолтой санагдчихсан. Ингээд тэгээд тэр үед сонирхолтойгоос гадна надад ингээд тодорхой хэмжээнд proof of concept гэж ярьдаг шүү дээ те. Нэг юм миний санаа ер нь бол бодит те байж болохоор юм байна. Ингээд чиний оролцоогүйгээр тий. Уцтаал яриад тий. Миний төслийг оруулаад өгөөч. Эсвэл яадын ингээл тэгэхгүй залуучууд бас ондоо байна гэж бол надад мэдрэгдэж байна бас шууд тий. Тий, би бүр айгүй баярлсан. Тэгээд ингээд би бүр яаж гэдэг бүр яаж яасан ингээл бүр ингээд судалмаар санагдаад байгаа байхгүй юу. Ингээд Монголын бид нар ч гэсэн нэг анх удаагаа л хийж байгаа штэ тий. Тэгээ бас нэг хэрэглэгч айгүй ажиглаж байгаа тий. Ингээд яавал амжилттай болоод байна, яавал амжилтгүй болоод байна гэдэг айгүй сайн судалж байгаа. Тэгээд Эригийн хамт олон маань айгүй сайн хамт олон байсан, айгүй идэвхтэй, санхүүжилт нь бол зогсоо зайгүй явж исэн. Ингээл ороод нөгөө нэг вебсайтаа шинжилээл тэ refresh хийгээл дарангуут ингээл өссөн байдаг. Тэгээд урамшууллаар мэдээж нөгөө нэг одоо тэр агаар шүүгчээ санал болгосон. Гэтэ гол одоо зүйл нь юу байсан бэ гэхээр зах зээлийн үн ханшаасаа 30% ингэж хямдруулж манай платформ дээр ингээд зарсан гэсэн үг өөрчилсөн байдлаар. Тийм байна. Тэгээд босгосон мөнгөөрөө үйлдвэртээ энэ шинэ юм одоо шугам ингээд барьж нээсэн. Тэгээ ийм төсөл байдгаа. Тэгээд бас айгүй нөгөө нэг саяны ярьсан шалтгаанаас болоод сэтгэлд ингээ айгүй хоногссон ийм нэг төсөл байгаа. Тийм байна. Тийм байна. За би бас нэг одоо манай community маань илүү одоо бас яг л одоо Эри гэдэг шиг жижиг дунд ер нь бизнес эрхлэгчд ер нь зөндөө байдаг. Ер нь та хэдийн ингээд харж байгаа өнцгөөс те мэдээ дан ганц дотоодын өөрсдийн дата гэхээс илүүтэйгээр та хэд маань бол энэ салбарт мэдээж ингээд ажиллаж амьдралж байгаа болохоор одоо Kickstarter одоо
гадны платформуд дээр ер нь юу болж байна, ямар төслүүд явж байна гэдэг тогтмол бас харж судлаад явдаг баг. Тэгэхээр ер нь одоо яг бизнесүүд маань яг ямар шатанда танад материалаа өгвөл илүү үр бүтээлтэй, амжилттай байх ер нь магадaltaй байна вэ те? Магадгүй яг нэг ийм 3 яг ийм тодорхой зүйлийг бизнесүүд маш сайн ер нь бол чек хийж орвол эн чинь одоо хаанаал одоо хэрэглэгчийн боловсрол маань сайн байвал илүү ингээд амжилттай болно гэж ер нь харж байна тий. Ер нь бол Монголын хувьд бол яг бизнесийн хувьд одоо бидний туршлагаас ярьж байгаа шүү дээ тий. Яг олон улстай харьцуулаад үзэхээр олон улсад бол зүгээр прототип буюу юм эхний юм хувилбараа ингээд гаргацсан байхад болно гэдэг. Монголын хувьд бол тэр нь арай жоохон өөр санагддаг. Прототип байж болно. Тодорхой хэмжээнд төсөл нь амжилт үзүүлж болно. Гэхдээ бидний туршлагаар бол бүтээгдэхүүн нь ер нь бэлэн. Ингээд үйлдвэрлэл нь бэлэн. Гаргацсан тодорхой хэмжээнд зах зээл рүү нэвтэрсэн тэг хэрэглэгчтэй болцсон тодорхой хэмжээнд. Тэрийг им тэлмээр байгаа газрууд үйл ажиллагаагаа өргөжүүлмээр байгаа ч юм уу те. Одоо явж байгаа үйл ажиллагаан дээрээ одоо дахиж хөрөнгө оруулалт хиймээр байгаа. За магадгүй маркетинг хиймээр байгаа. Илүү өөрийгөө таниулмаар байгаа ч юм уу. Иймэрхүү газрууд орж ирвэл, байгууллагууд орж ирвэл илүү юм ашигтай одоо юм үр бүтээлтэй санагддаг. Тэгвэл бусад хүмүүс бол орж ирэх боломжгүй гэж бол хэлээгүй. Боломжтой. Тэгвэл зарим тохиолдолд нэг жоохон юм одоо процесс жоохон төвөгтэй болцдог юм шиг санагддаг. Одоо жишээ нь зөвхөн прототиптай ороод ирнэ шүү дээ тий. Тэнгүүд маш их захиалга орж ирлээ гэж бодоход тэрийг яаж үйлдвэрлэх гэж байгаа, нөгөө нэг хэрэглэгчтэй эргээд яаж тэр бүтээгдэхүүнээ өгч байгаа. За наад захын нөгөө логистикийн асуудлууд гарч ирдэг тий. Хүргэлтээр өгч байгаа юм уу? Асуулны газраас хэрэглэгч нар нэрж авах гээд байгаа юм уу? Гэх мэтлэн ер нь бол төлөвлөлтийн асуудлууд байдаг, үйлдвэрлэлийн асуудлууд байдаг. Тэгэхээр ер нь бол яг сая миний хэлдгээр нэг тодорхой хэмжээнд үйлдвэрлээ, яваад үзсэн, жоохон туршлагатай болсон, хэрэглэгч тодорхой хэмжээ мэддэг болсон. Ийм тохиолдолд бол орж ирэхэд бол хамаагүй айл ал талдаа маш юм хялбар явах боломжтой санагдчихж байгаа. За ер нь бол scale хийх шатн дээр өөрийнхөө сайн бүтээгдэхүүн үйлчилгээ нь гарцсан, scale хийх шатн дээр магадгүй өөрийн community-тэй идэвхжүүлэлтэн дээр мөн ингээд сайн анхаарах ийм майндсеттэй бизнесүүд бол ер нь фандияг зориход бол амжилттай хөрөнгө оруулалтаа татгал юм байна. Тийм, ер нь бол боломжтой. Гэхдээ эргээд нөгөө эзэн өөрөө яаж эзэн байх гээд байна гэдэг чинь шүү дээ, тий. Гэхдээ одоо сүүлийн үед бол харьцангуй анх бол ингээл 100 сая, 300 саяас та тэрбумыг босгоно гэж ингээл орж ирдэг байсан байхгүй юу. Тэгээд одоо болохоор нэг трендийг хараад ахаар хүмүүс ийм 2-3 сая босгочих. Би нэг ийм ивент хийх гэж байгаа. Надад 2 сая төгрөг хэрэгтэй байна. Би ийм контент бүтээгч. Надад нэг контент хийхэд ийм 2 сая төгрөг хэрэгтэй байна. Би тэрийг босгомоор байна ч юм уу те. Тэгэж ийм өсөлтүүд бол орж ирж байгаа. Тэгээ энэ бас аюу сонирхолтой. Боломжгүй зүйл бол ерөөсөө биш. Харин ч бүр боломжтой санагдаад байгаа. Тэр чинь нөгөө мөнгөн дүн их байх тусмаа тэгэл нөгөө босгох хугацаа уртсаад эхэлнэ тий зарцуулах нөөц болцоонд ихтэй эхэлнэ. Жижиг хэмжээний мөнгө босгож байгаа бол харьцангуй ер нь бол амжилт нь бол өндөр байж болох үс санагдаад байгаа. Тэгээд хэрэгцээн ч гэсэн надад айгу зөв санагдаад байгаа байхгүй юу. Заавал хүн өнөөдөр хаста би бизнестэй одоо тэг үйлдвэртэй хөрөнгө оруулалт хийх чинь гэдэг ингэ зориод ах шаардлагагүй. Өнөөдөр би жижигхэн юмн дээр байж болно. Би контент бүтээгч, би одоо эмчхэвч авмаар байна. Тэгвэл би одоо юу гэдэг намайг үздэг хүмүүстэйгээ те илүү гоё юм тод ярьж болно. Илүү тод сонсно. Ингээ миний бүтээмж сайжрах гэдэг байна ч юм уу. Иймэрхүү үндслээр орж ирэх нь бас надад бол айгүй зөв санагдчихж байгаа. Тийм байна. Ер нь бол бас ингээ бодоод байхад бол яг Фандия өөрөө бас тэр креатив байх одоо боломжийг өгөх гээд штэ. Яагаад вэ гэхээр мэдээж чинь нэг юм салбар болгоны
одоо урамшуул гэдэг ойлголт бол өөрөө харилцан адилгүй тий. Мэдээж артистийн хувьд бол одоо яг тэр видеондоо гоё шигтгэн оруулна гэдэг ч юм уу тий. За жижиг ингээд кино, за жижигч байх ер нь ингээд киноны хувьд гэхэд одоо билетээ өгнө гэдэг ч юм уу тий. Нэг юм. Тэгэхээр эн чинь өөрөө яг тухайн бизнес эрхлэгчийг, фаундерыг чи илүү креатив бай. Илүү креатив байгаад аудиенста юу өгч чадах юм? Яг тэр зөв ингээд value-га гаргаж ирж чадах юм бол гэхээр ингээ харахаар бас нэг тийм одоо цаашаага илүү нөгөө бидний ингээд нэг одоо тодорхой юм баригдмал сэтгэлгээг бас айгу жоохон пуш хийгээд тий хүүшээ ийм боломж байж тээ ийм одоо хэмжээнд амлалт өгөөд эндээ хүрвэл та хэд маань одоо боломж байна гэдгийг харуулад байгаа юм болов уу гэж бас бодогдож байна тий. Тэгээ яг та яг зөв өнцгөөс харсан байна. Яг ингээд ярахаар ингээд нэг юм дотор нэг юм ингээд яагаад гэдэг вэ? Ингээд нэг хөдлөөд ингээд нэг юм амар юм passion гэх юм уу да. Яах угаас фандиаг ингээд санаачилж байхад нэг миний passion гэж нэг зүйл байх ёстой шүү дээ тий. Би зүгээр хэрэгтэй гэж бодоод хийхээс гадна яг зөв. Надад нэг юм миний дотор нэг асдаг нэг юм байх ёстой. Нэг үнэт зүйл тэр дотор чи явж байх ёстой. Тэгээд яг л энэс ингээд яагаад хүн болгоно ингээ боломж байж болохгүй юм бэ? Ингээд бизнесмен гэж ярихаар ингээл бидний ойлгодог төсөөлдөг зүйл болохоор л ингээл амар костюм бичээг өмсцэн. Тэ ингээл амар их мөнгөтэй гэж юм уу те ингээ нэг юм амьдралаас амар хол төсөөлөд байгаа байхгүй юу? Гэхдээ тийм биш. Ингээд цаг үе амар өөр болцсон байна. Юм бүр амар хөгжсөн байна. Өнөөдөр хүн болгон бизнес эрхлэх боломжтой. Тэгээ тэр нь заавал ийм үндэсний хэмжээний мега тэ ийм like том корпоративн хэмжээнд хүрэх ямар ч шаардлага байхгүй. Өнөөдөр өөрийнх нь passion юу вэ? Юунд creative баймаар байна? Тэ хүсэл нь юу агаад байна? Ямар асуудал шийдмээр байна гэдэг дээр тулгуурлаа тэр нь ингээд бодит болох боломжтой баймаар байгаа байхгүй юу. Тэгээд фандиалоороо харах юм бол нөгөө хүн бүр одоо хөрөнгө оруулагч, хүн бүр бизнес эрхлэгч байх эрхийг нь одоо тэг боломжийг нь юм нээх зорилготой гэдээ ингээд бичсэн байдаг. Тэгээ яг л энэ зүйл ахгүй ингээд хүн бүрт боломж байх хэвээр. Crowdfunding бол дэлхийд ингээд ийм санхүүгийн арчлал гэж ярьдаг. Ер нь бол ингээд өмнө ингээд санхүү нэг хэсэгт ингээд богинорцсон, төвлөрсөн байдаг гэсэн бол crowdfunding-ийг ашиглаад тодорхой хэмжээнд санхүүгийн ийм эрх чөлөө, ийм хүртээмж арчлал гэдэг ийм гоё ойлголттой болж байгаа гэсэн үг. Тэр хүн бүрт боломж байх хэвээр хүн өнөөдөр хүсэж байхад яагаад болохгүй гэж те бид нар зөндөө л асуудал байна. Тэрийг хамтдаа шийдээд явбал те яагаад болохгүй гэж гэдэг яг нэг ийм гоё ийм одоо зүйл байгаад байгаа болохоор ингээд миний дотор тэр нэг асаад яваад байгаа байхгүй юу. Тэгээд яг зарим хүмүүс ингээд нөгөө би ингээд crowdfunding гэдэргээл яриад эсвэл намайг хийж байгаа харахаар ингээд чи ингээ ямар зоригтой юм бэ гэдээ намайг тэгээд өгдөг байхгүй юу. Тэгээд яг тэрнийх нь арт би юу ойлгоод байна вэ гэхээр ингээд ийм амар ийм эрсдэлтэй тэг ийм хэцүү зүйлийг ингээд сонгоцсон байж тээ гэдэг нэг бас нэг юм утга агуулга арт нь яваад байна гэж би боддیں۔ Гэхдээ миний хувьд бол хэцүүг нь бол ойлгож байгаа. Шив шин юмыг одоо тодорхой хэмжээнд одоо нээж байгаа болохоор ингээд мэдээж хэцүү байна. Гэхдээ миний хувьд бол энэ бол ингээд worth it тий. Ингээд яад хийх л үзье л та тий. Би бас нэг зүйл ингээд тодруулъя гэж бодож байна. Ер нь яг хөө ингээд одоо 60 эдэн төсөл гэдэг бол баг тоо ерөөсөө биш. Энэ бол одоо та хэдэд одоо баяр хүргэе тий. Бас маш том боломжийг бол авчирж чадсан байна гэж харж байна. Эргээд одоо энэ бүгдээс та хэд маань туршлага хуримтлуулж шít тий. Тэгэхээр ер нь танаа дээр одоо сервис байдаг уу? Одоо юу гэдэг чинь яг сайн ингээд зарим талаараа би бас нэг юм хүмүүст нөгөө жижиг юм төгжээ байна уу гэж хараад байна л та. Тэгэхээр магадгүй ингээд хэдий үйл ажиллагаа нь доктор сууршилтай явж байгаа. Тэгсэн мөртлөө ингээд нэг юм одоо төгжигдсэн. Тэ нэг яг одоо өөрсдийнхөө ингээ онцлогийг сайн мэдэхгүй эсвэл ингээд магадгүй
фото ч юм уу, видео ч юм уу ингээд контент бүтээхээ сайн мэдхгүй тэгсэн мөртлөө яг амьдрал дээр бол бүтээгдэхүүнээ маш мундаг хийдэг. Ийм ер нь одоо би бас нэг ингээд зүгээр харахаар жоохон нэг юм одоо нэг цаг хугацааны гэдэг юм уу нэг юм эсвэл ингээд хитрхийл нөгөө банк эсвэл одоо нөгөө зээл гээд энэ нэг баригдмал ойлголтондоо бас байгаад байна уу. Тэгэхээр энийг ер нь түгжээг тайлдаг та хэдэд ер нь бүтээгдэхүүн үйлчлэгээ тийм зүйл ер нь байдгүй гэд гинт сая толгонд орж ирж байна тийм. Манайд байдаг. Мэдээж тэгэл нэг үйл ажиллагаа явуулж байгаа болохоор нэг асуудлуудаа шууд харж байгаа шүү дээ. Ер нь бол ингээ хүмүүс ингэдэм юм байна. За манайхын ер нь л нэг л ойлгохгүй байна да ч юм уу тий. Манайд 2 юм үйлчлэгээ байгаа. Нэг нь болохоор бид нар маркетингийн үйлчлэгээ үзүүлдэг. Өөрсдөө тий. Өөрсдөө үзүүлдэг. За яагаад хийхээр болсон юм бэ? Яагаад ийм үйлчлэгээ санал болгож байна гэхээр манай дээр ирж байгаа ихэнх төслүүд маркетингийн баггүй байдаг. За тэгээд төсөл оруулахын бас нэгэн хэсэг нь маркетинг байдаг яалтчгүй. За тэр нь ингээ бүтээгдэхүүний зургаас авахулаад тэгээ постэр, видео тэгэл ингээл цаашлаад одоо баг хамтаа олонний зураг, хөрөг гэл зөндөөл юм байна л да. Тэгээд PR-ийн мэдээлэл хаагуур явуулах уу тэгээ нөө мэдээлэл яаж хүрэх үү гэх мэтлэн зүйл дээр ихэнх төслүүд маань ер нь бол гацдаг. Тэгээд маш олон төслүүдтэй уулзаад ийм нэг асуудал байгаад байгаа харсан болохоор за тэгвэл бид нэр тэр үйлчлэгээ санал болгоё. Гадуур бол зөндөө маркетинг эйженсинууд байдаг те. Гэхдээ манайх юугаар онцлог юм бэ гэхээр за нэгт үн ханшаараа онцлог. Бид нар бол зах зээлийн үнээс маш доогуур үйлчлэгээ санал болгодог. Илүү юм хүртээмжтэй байхын тулд те. Тэгээд хоёрт болохоор бид нэр ингээд хамтын санхүүжилтийн элементийг тэр нөгөө нэг маркетингийн үйлчлэгээндээ оруулж байгаа гэсэн үг. За тэрэн дотор юу байгаад байна вэ гэхээр бид нэр зөвлөх үйлчлэгээ үзүүлдэг. За тэр төсөлдөө маш сайн зөвлөгөө өгдөг. Магадгүй өөрсдийнхөө дата мэдээллээс харж агаад яг одоо жишээ нь би сайн уйлралгээ ярьжсэн шүү дээ. Аль уйлралд юу оруулах уу, төсөл дээр ямар мэдээлэл оруулах уу, наазахын урамшууллын багцуудаа үүсгэхдээ ямар бүтээгдэхүүнүүдтэй байх уу, тэрийг яаж үнэлж орж ирүүл хэрэглэгч илүү авахар байна гэх мэтлэн зүйл дээр бид нэр зөвлөгөө үзүүлдэг. За нэмээ тэгээ мэдээж ойлгомжтой нөө видео гаргаж өгнө, рилүүд хийж өгнө, постэр бэлдэж өгнө, за маркетингийн төлөвлөгөө бэлдэж өгнө. За зарим тохиолдолд бид нэр одоо мэдээлэл хүргэх зорилгоор одоо зарим нэг мэдээний сайт зурагт одоо телевизийн сувг те иймэрхүү юм маркетингийн сувгуудаар бас юм мэдээлэл ингэж бас түгээж өгдөг ийм үйлчилгээ байгаад байгаа. Ер нь бол хүмүүс харьцангуй бас айгу дуртай байдаг. Яг хөө зах зээлийн ханшаар хэрвээ хийх байсан бол магадгүй тэр одоо төсөл маань бас боломжгүйч байх байсан юм билүү гэж бас бодож байгаа. За энэс гадна манай хоёр дахь үйлчилгээ маань болохоор сургалтын үйлчилгээ байгаа. За энэ сургалтын үйлчилгээ маань яг цэвэр хамтын санхүүжилтийн сургалт ордог. За энэ сургалт маань бас дотроо ингээд үе шаттай. Одоо элементари буюу хамгийн basic сургалт нь болохоор онлайнаар ингээд хийгдээд явдаг. За энэ маань болохоор яг нэг хамтын санхүүжилтийн яг нэг юм ерөнхий ойлголтуудыг өгч явдаг гэсэн үг. Хамтын санхүүжилт гэж юу юм? За түүх нь юу юм? Дэлхийд ер нь яаж яваад байгаа? Монголд яасан гэх мэтлэн зүйлсүүдийг ингээд ярьдаг. Нөгөө шат маань болохоор илүү юм гүнзгий яг юм багаараа ингэж уулзаж бөөнөрөө ингэж хамтдаа өөрсдийнхөө бизнесүүдийн санаагаа ярьдаг ийм workshop маягаар явдаг гэсэн үг. Тэгээд тэрэн дээр нь зөвлөө, за наазахын төслөө яаж оруулахын, маркетинг дээр юу анхаарах ёстой, санхүүгийн тооцоол хийхдээ тэрэн дээр юу анхаарах юм гэх мэтлэн олон талаас нь зөвлөд явцдаг. Ийм үйлчилгээ ер нь бол бид нэр саяхан лонч хийсэн. Тэгээ хөгжүүлээд явж байгаа. За бас гоё мэдээлэл олж авлаа шүү. За би бас нэг ер нь нөгөө хөрөнгө оруулагчийн өнцгөөс бас 1-2 зүйл ер нь тодруулъя гэж бодлоо. Тэгэхээр ер нь хөрөнгө оруулагчийн ингээд таад манаас төсөл юмнуудыг харахаар ер нь сэтлүүд нь ямар байна те яг урамшууллыг илүү авах байна уу? Эсвэл за ингээд
өстой тандын мэдтий ингээд дэмжиж гэж юм уу те ер нь нэг юм өгөөж нь илүү ингээд хараад байна уу эсвэл бас нэг жоохон нөлөөллийг хараад байна уу ер нь одоо хаах нь байна ер нь хөрөнгө оруулагчийн боловсрал хөрөнгө оруулагч маань ер нь энэ платформыг юу гэж харж байна хөрөнгө оруулагч одоо санхүүжүүлэгч хүмүүс маань бол ихэнхдээ төслөө дагаж орж ирдэг яг нөгөө төслийн мэдээллийн дагуу манай вебсайтаар зочилж байгаа гэсэн үг тий. Зөв зөв. Тэгээд тэр хүмүүс маань мэдээж санхүүжилт хийж байгаа бол манад бүртгэлээ үүсгэнэ. Тэгээ манай хэрэглэгч болоод ерөнхийдөө үйлчилж байгаа гэсэн үг. Тийм байна. За ер нь трендээ харах юм бол ихэвчлэн урамшууллын төсөл дээр л ер нь бол санхүүжүүлэгч нар маань идэвхтэй орж ирдэг. Тэр нь яад вэ гэхээр мэдээж ямарваа нэгэн юм ашиг хүртээд шүү дээ тэнцэнээс бүтээгдэхүүн байна уу үйлчилгээ нөө ямар нэгэн буцаагаад авч гин тэр нь илүү юм одоо түгээмэл гэдэг манай одоо хэрэглэгчийн дунд хандив дээр бол байдгаа яг хоо ингээд одоо үнэхээр ингээд дэмжээ ингээд тэ сэтгэлээсээ ингээд орж ирж байгаа хүмүүс байгаа тэгтээ яг бас хандив дээр яа их амар идэвхтэй ингээд одоо олноороо орж ирээд байна уу гэвэл бас ер нь бол хязгаарлагдмал гэж би бодож байна. Яг бидний яг хандвийн кейсийг харах юм бол нөгөө нэг гал сөнөгч робот нөгөө нэг худалдаж авъя гэж нөгөө нэг модынхан нэг юм контент дээр хийсэн. Ер нь нөгөө тухайн үед чинь нэг том дэлбэрэлт болоод нөгөө амирстэй тэ нэг айгуу том юм болж исэн. Тэгээ тэр үеэр ер нь ингээд хэдүүлээ ингээд хятадаас тэ юм гал сөнөгч юм роботууд байна. Тэрийг худалдаж аваад хэдүүлээ онцгойгийнхандаа ингээд бэлэглэе. Тэгээд үлээ хандив ингээд цуглуулаа босгоё гэдэг ингээд төсөл оруулж ирж исэн. Тэгээд тэнд болохоор 1000 гаруй хүн оролцсон. Тэгтээ харамсалтайгаар яг зорж исэн дүндээ бол хүрч чадаагүй. Тэгээ манай платформын нэг онцлог нь болохоор зарим төслүүд дээр одоо бид нар ингээд яг таргеттэй зорж байгаа мөнгөн дүндээ хүрч чадаагүй бол тэр бүх санхүүжилтийг санхүүжүүлэгч нартаа буцаагаад өгчдөг. За ямар кейсүүд дээр тэгээд байгаа юм бэ гэхээр ер нь бол яг бүтэн л мөнгөө босгохгүй бол энэ төсөл хэрэгжих боломжгүй гэж манай фандиа буюу төслийн хороо маань үздсэн гэсэн үг. Зөв зөв. Тэгэхээр нэг талдаа нөгөө хэрэглэгчээ бид нар хамгаалаад байгаа гэсэн үг. Нэг хий дими юмд зүгээр ингээ мөнгөө өгчдөг. Тэгээ тэр мөнгө нь эргээд яг зориулалтандаа ашиглагдсан уу гэдэг асуудал үүсэж байгаа болохоор зарим тохиолдолд бид нар буцаагаад өгдөг. Тэгээ тэр хандвийн төсөл дээрээ бид нар ингээд 1000 гаруй хүний одоо санхүүжилтийг буцааж лансанд нь хийсэн гэсэн юм шүү дээ. Тэр чинь бас тэгвэл жоохон хохиролтой юм шиг гүйлгэний ер нь эргүүлээд өөрөөсөө байгаа. Тэгтээ яг нөгөө бас гол нь тэгэл нөгөө хэрэглэгч юм чинь хэрэглэгч маань өөрөө аюулгүй тий гол манай вебсайтын зүйл чинь ил тод хариуцлагатай шилэн. Тэгэхээр бас хөрөнгө оруулагчийн эрх ашигыг бол ер нь хамгаалж л байна гэсэн үг тий. Мэдээж яг чи бас түрүүнийг юмсан ямар төсөл нь тэгвэл хэдийгээр амжилтгүй ч гэсэн санхүүжилтээ авсан team case байдаг уу? Байхгүй юу? Бага. Зөв. Тэр төслүүд маань ер нь бол манай дээр юм хоёр санхүүжилтийн нөхцөл лээ. Нэг нь болохоор хязгаарлагдмал гэж байгаа. За хязгаарлагдмал нь юу юм бэ гэхээр сая яг миний ярьсан яг л зорьсон мөнгөний дүнгээ босохгүй л тоног төхөөрөмжийн мөнгө хүрхгүй л бол чинь нэгэд бүх хүмүүсийн мөнгийг бид нар буцаад өгнө гэсэн үг. За уучлаарай та энийг хэрэгжүүлэх боломжгүй юм байна гэд тэгчаа гэсэн үг. Нөгөө нөхцөл маань болохоор уян хатан гэдэг юм нөхцөл байгаа. За уян хатан нөхцөл маань болохоор яг эсрэгээрээ хидж босгосон та тэр мөнгөө аваад гарчхаа бид нар өгөө гэж байгаа. Тэгээд яагаад өгöd байгаа юм бэ гэхээр ер нь бол бүтээгдэхүүн бэлэн, үйлдвэрлэл нь бэлэн. Ер нь бол хэрэглэгч хохирох тийм тодорхой хэмжээнд боломжгүй гэх юм уу те. Эрсдэл нь нэлээд буурсан тохиолдолд бол бид нэр санхүүжилтийн яг боссон дүнгээр нь олгочихж байгаа гэсэн. За. Ер нь энэ одоо би яг зүгээр нэгэнт л одоо фандиа маань ер нь альтернатив одоо хөрөнгө оруулалт татах нэг боломж байгаад байна шүү дээ. Тэгэхээр ер нь хүн одоо эхлээд банк явах хэрэгтэй юм уу? Банкнаас өмнө фандиагаар нэг яваад үзье гэдэг ч юм уу.
тэр тал дээр ер нь ямар бодол байна? За тэр тал дээр бол яаж ч болно. Алийг нь ч туршаад үзэж болно. Яг манай онцлог нь юу юм бэ гэхээр банк эдрээр явхаасаа өмнө хэрвээ таны бүтээгдэхүүний санаа чинь одоо юм шин ч юм уу те дөнгөж ингэж туршиж үзэж байгаа зах зээлд яг эрэлт хэрэгцээ байна уу гэдгээ ингээд үзмээр байгаадаа бол төрүүлж фандиад хандаач гэж хэлнэ. Ер нь бол яг нөгөө нэг амарлаг бүтээгдэхүүн ингээл хөгжүүлээл бүтээгээл ингээл явж исэн чинь эцэстээ яг хэрэглэгчийн хүсэж байсан тийм бүтээгдэхүүн бишээсэн байна гэдгийг жоохон хожимдоод ойлгоцсон тохиолдлууд Монголч гэлтгүү дэлхий дээр маш олон байдаг те. Тэгээ эцэстээ нөгөө компани дампуурчдаг ч юм уу ийм тохиолдлууд байдаг. Юу чухал юм бэ гэхээр таны бүтээгдэхүүний хэрэгцээ шаардлага нь байна уу гэдгийг туршиж үзэх нь чухал байгаа юм. Тэгэхээр манаа дээр үзэж болно. Төсөл болгож оруулж ирээд мэдээлэл хүргэлтээ хийгээд хүмүүс сонирхож гин үү, худалдаа авалт хийж гин үү гэдгээр ер нь бол тэрийг харчиж байгаа гэсэн үг. Тэгээд тэгсэн цагт бол тодорхой хэмжээний хөрөнгө босгочлоо тий эхлэлийн хөрөнгөө босгочлоо. Тэгээд цаашаага ер нь бол одоо бүтээгдэхүүнээ бүр улам хөгжүүлээд ингээ яваад одоо их хэмжээний хөрөнгө оруулалт хэрэгтэй болж байгаа тохиолдолд бол одоо банкны зээл хөцөлдөг ч юм уу тий иймэрхүү тохиолдлууд байж болно. Нэмээд банкны зээл бол тэгэл сая миний өмнө ярьсан нөгөө барьцаа хөрөнгө шаардна. Тэгэхээр барьцаа хөрөнгөө бэлдэх шаардлага байна. Тэгэхээр ер нь бол яг ийм суур бас нэг ийм одоо юу гэдэг одоо ийм гоё суурийн тавиад өчөж болно гэсэн үг. Хамтын санхүүжилт дээр. Би өмнө хэлсэн ер нь бол яг нэг тодорхой хэмжээнд хөлөө олцсон төсөл ер нь бол ингээд илүү ийм амжилттай байх магадaltaй гэж ярьж ирсэн. Гэхдээ яг зарим тохиолдолд үнэхээр ингээд бүтээгдэхүүн үнэхээр гоё байгаа тохиолдолд бол бас ингээ хэрэглэгчээ өөр лүгээ татаад ингээд худалдаа авалтай одоо юугаа түгээлтэй те бүтээгдэхүүнийхаа зарах юм юугаа дэмжиэд бас ингээ борлуулалтаа ингээ дэмжиэд явах боломжтой болчихж байгаа л гэсэн үг. Би бол харин бас ингээд сонсоод яриад ойлгоод ирэхээр ер нь бол яг ийм зүгээр бас одоо энд нэг байгаа төсөлд энд нэг байгаа одоо хөрөнгө оруулагч хоёрыг ингээ холбож өгж байгаа платформ гэхээс илүүтэйгээр ер нь бол Фандия чинь яг жижиг дунд бизнест ийм шин санхүүгийн баг соёл авчираад байгаа юм шүү гэж хараад байна л та тий. Яг зарим талаараа креатив байх үнцгийн айгу пуш хийж тий. Ер нь яг ийм одоо урамшуул гэдгийг бас яг энэ бол ийм бадсан л үг байгаа болохоос биш. Цаанаа энэ бол өөрөө маш сонирхолтой одоо янз янзын боломж байж болохоор юм шиг. Тэгээд мэдээж одоо эн чинь одоо хүртээмж гэдэг асуудал байна тий. Өнөөдөр үнэхээр тийм 1000, 100000, ирээдүйд одоо 100,000, 500,000 хүн ч гэсэн оролцож аливаа зүйлд хөрөнгө оруулалт хийх ийм одоо үндэсний хэмжээний гэдэг юм уу эсвэл үнэхээр сайн ийм компанид ажил өрнөвөл эргээд бол энэ маш одоо том боломж байна уу гэж хараад байна тий. Тийм яг үнэ яг л оноод хэлчлээ л дээ. Яг наанаа харахад зүгээр нэг юм дундын юм эйженси маягаар те бид нэг холбогч байдлаар ажиллаад байгаа юм шиг мөртлөө цаанаа ингээд айгүйх юм зүйл байдаг. Ингээд цаанаа бүхэл бүтэн юм гоё юм систем ингээд ажиллаад байгаа байхгүй юу. Тэгээд тэрэнд нь тодорхой хэмжээнд бизнес ингээд жоохон бойжоод ингээд яваад байгаа байхгүй юу. Ингээд өөрийгөө ойлгоод яаж хөгжиж болох уу гэдэг өөрөө ингээд олж хараад за хэрэглэгчтэй гоё юм холбоо тогтоогоод тэгээ яг таны хэлдгээр юм креатив байх орон зай тий. Ингээл хүснээ хийж болно шүү дээ. Тэр урамшуул дээр юу ч өгч болно. Заавал өөрийнхөө үйлдвэрлэж байгаа зүйлийг өгөх гэдэг шаардлагагүй. Одоо нөгөө дойд дээр би сая ярьсан шүү дээ. Ингээд төрсөдөр дээр чинь би очиод дуулъя гэж байгаа байхгүй юу. Заавал мьюзик видеоныхаа имийг ингээл зарах гэдэг даа биш. Одоо урамшуулалт өгөх гэдэг даа биш. Би чаддаг юм аа танд өгчөө. Та нэрвүүлээ надад санхүүжилт өгчгөө л гэдэг юм кейс яваад байгаа болохоор ер нь ийм нэг айгуу гоё юм креатив өөрийнхоороо байх, чөлөөтэй байх, бүтээлч байх энэ орон зайг ингээд бүрдүүлж өгөөд тэгээ энэ цаашдаа
гоё юм community болоод тий ингээ маш олон хүн орж ирээд гол нь нөгөөний үн цэнийг ойлгох байгаад байгаа. Яг энэ. Тийм байна. Яг яагаад энэ хэрэгтэй юм? Яг ямар утга учиртай юм? Тэ зорилго нь юу юм гэдгийг ойлгочвол ер нь айгүй гоё юм community ингээ үүсчих боломжтой санагдаад байгаа. Тийм community builder-уудыг бас маш олноор бойжуулах боломж байгаад шүү дээ тий. Одоо ч манад бас зөв сайн зүйлийн төлөө дуу хоолойгоо өргөж байгаа тодорхой хэмжээнд инфлюенсер, тодорхой хэмжээнд community-га бүтээсэн хүмүүс байдаг. Тэр хүмүүс маань би бол ингээ бодхолоор яг ийм тэр хүмүүст зориулагдсан шинэ ийм санхүүгийн ер нь бол соёл би бол ингээ томоор нь ингээ харахаар барыг та хэд чинь яг ийм одоо нэг анх бол эн чинь банк гээл хэдэн жилийн насны түүхтэй билээ тий. Одоо л ингээд хүн болгон банкыг мэддэг болцсон гэдэг шиг. Нөгөө талдаа би бас нэг давуу юм хараад байна. Тэр нь юу вэ гэхээр одоо мэдээж энэ ингээд байгууллагууд яг оролцож байгаа байгууллагууд бол ингээд амжилттай нэг осгол эсвэл фейлдэл суралцаал өөрсдийгөө ойлгоол олоол ингээд явж байгаа. Гэтэл энийг хараад гэрч болж байгаа олон байгууллага байгаа шүү дээ. Эднийх ингэсэн биз дээ. Эднийх чинь цагаан сараар ингээд хідэн уул боовыг хамаагүй илүү зарчлаа. Хүй бүр те захиалгаа давуулж биелүүлээд өшөө 3 4 үйлдвэртэй хамтарч өгсөн байж тээ гэдэг ч юм уу те. Эсвэл одоо ингээ өөр янз янзын одоо тэр сая артистуудын жишээг ярьж штэ те. Артистууд энэ артист ингэсэн гэдэг чинь өөр нэг артист бас харчлаа штэ те. Энэ why not эн чинь одоо дараагийнхаа дууг эсвэл дараагийнхаа уран бүтээлийг ингийн гээл те. Яг тэгэхээр ингээ яг бодоод тахаар миний бодлоор бол та хэд яг тийм санхүүжилтийн шинэ ийм соёлыг бүтээгээд магадгүй яг энэ жижиг дунд бизнесүүдэд бол нэг ингээ хөөрхий нухлуулад гаццсан шит яах вүлээ гэд өргөж чадахгүй байгаа. Энэний нэг ийм одоо гоё гогцоог ингээ тайлаад заамаа эн чинь ингээд та хэдий одоо unlimited боломж их нь хаашаа. Гэхдээ ямар ч үсэн нэг ийм step. Ер нь гэхдээ ингээд амжилттай хідэн ч төслөө оруулаад байж болно үстэй тий. Болно хийж байж болно. Хэдийгч фейлдүүлж болно. Энэ бол чөлөөтэй. Хэний хүнд нэг хязгаар эдэр тавиад байгаа юм байхгүй. Гол зүйл нь л төсөл орж ирэх болгонд л бид нөгөө нэг мэдээж хяналтаа тавина тий. Төсөл project based ах тий. Нэг одоо юу гэдэг төсөл болгоныг л тэр чи яг ингээл шалгана гэсэн санаа. Яг орж ирээл яг манаа дээр одоо тэр чинь өмнө хуучин байсан төсөл дахиад шинээр ороод ирж болно те. Дахиад try одоо би дахиад оролдоод үзмээр байна гэд. Гэхдээ тэрийг дахиад шалгана. Тэгээ ер нь бол засаад янзлаад илгээс нь дахиад шалгана. Тэгээ шалгаж жаад ер нь бол манад нөгөөний төслийн хорооны гişүүд гэж байдаг. Бүгдээрээ болсон окей өөр асуудалгүй гэсэн үед ер нь бол ингээд нийтлэх хэрэгтэй болоод явж байгаа гэсэн үг. Тийм байна. Тэгээд энэ соёл дээр хэлэхэд бол үнэ ер нь бол яг энэ соёлыг бий болгоно гэдэг чинь бол тийм амар ажил бол ерөөсөө биш байгаад байна. Би нөгөө нэг ингэж дүрсэлж ярьдаг байхгүй юу? Ингээд бид нар ингээд машина бариад тэгээ нөгөө нэг замаа бариад ингээ яваад байна. Нэг замаа бариад машинтаа суугаад жоохон явж дахиад замаа бариад те ер нь бол нөгөө соёл айгу бас юм чухал ач холбогдолтой байгаад байгаа юм бидний хувьд. Тийм байна. Хэрэглэгчийн хувьд ч тэр хөрөнгө оруулагчийн хувьд ч тэр аль талдаа ер нь юм ойлгох хэрэгтэй байгаа байхгүй. Зүгээр нэг юм өнгөцхөн ингээд нэг фандиаг сонссон биш те. Ингээд хамтын санхүүжилт нь өөрөө яг юу юм? Яагаад надад хэрэгтэй юм? Яагаад хөрөнгө оруулагчийн хувьд бас хэрэгтэй юм гэдэг нэг ач холбогдлыг ойлгоод процессийн хувьд ер нь ингэж явдаг гэдгийг ойлгочих юм бол ер нь л нэг тийм амар хүн төвшөөгд байдаг байхгүй юу? Сонсгоосоо өмнө нэг жоох ингээд төөрөөд байдیں۔ Чи ер нь нэг амжилттай хийжүүл барыг донтчих юм шүү. Ер нь те ингээд project ингээд яг мэдээж deliver хийх ёстой. Гэтэ ер нь бас үнэхээр одоо юу гэдэг нэг артист маань одоо эргээд нөгөө хоёр артист бол ирээл за энэ жил ингэнэ гэхэд бол community нь бүр илүү өргөжцсөн өөр дээр нь амжилтын нэг одоо түүх байгаа болохоор одоо
энийгээ бүр ингээл ахиулаад гэдэг ч юм уу те. Тэр утгаараа бас ингээ харахаар айгуу тийм том зөв бас юм давлгаа үүсэх боломж байгаа юм шиг санагдаж байна. Яг таны сая хэлдгээр нөгөө нэг төслүүдийг хараад тодорхой хэмжээнд нөгөө ажиглаад те ингээ үлгэр дуурайл авцсан ч юм уу. Одоо саяны миний ярьдаг нөгөө In the Beginning гэдэг богино хэмжээний кино байгаа шүү дээ. Тэр киноны нээлтэн дээр ийм гоё юм хөөрхөн хүүхэлтэй ингээд зурдаг залуучууд байгаа байхгүй юу? Картун ингээд зурдаг. Тэгээ тэр залуучууд жишээ нь шууд ингээ уулзаад манайх төслөө оруулмаар байна гэд. Тэгээ одоо манай веб дээр засхан гэд төсөл ингээ лайв явж байгаа. Гэх мэтлэн ер нь бол нөгөө нэг биенээ хараад ер нь бол ингээ санаа аваад ингээд яваад байгаа тохиолдлууд байгаа. Тийм байна. За ирээдүйд ч ер нь бүүмэл авах юм шиг санагдаад байна да, харагдаад байна. За одоо тэгэхээр хоёлаа жоохон яриага Фандеягийн ирээдүйд дээр одоо фаундерийн вижн ер нь те 26 онд юу хийх вэ? За дараагийн 3 жилд ер нь Фандея маань юу хийх вэ? 5 жил, 10 жилийн дараа за ер нь зүгээр том та бүгдийн маань мөрөөдөж байгаа ийм одоо тэгэхээр чин та хэд бол ийм соёлыг бүтээн, ийм хууль эрх зүйн орчныг бүтээн гэж баг яригдахаар байгаад байна л да. Замаа бариад, машина бариад явахаар тийм. Фандеягийн хувьд бол яг одоохондоо харж байгаа бидний нэг юм алсын хараач гэх юм уу те зорилго гэх юм бол яг түрүүний ярьдаг яг л энэ хамтын санхүүжилтийн соёлыг яг үнэхээр ингээ нийгэм донд ингээ сууршуулах тэг ингээд өдөр бүрийн хэрэглээ болгох бүр энийгээ бүр маш сайн ажилдаг болгох тий одоохондоо яг тодорхой хэмжээний бид нэр амжилт үзүүлээ явж байгаа ч гэсэн миний хувьд бол хангалттай биш. Энээс илүү томрох хэрэгтэй. Энээс илүү өргөн цар хүрээгээр маш олон хүмүүсийг бизнесүүдийн ингэж хамруулдаг байх ёстой. Тэгэхээр тэр хэмжээнд хүрэхийн тулд мэдээж бид нэр одоо маш олон талын хүчин зүйлүүд байгаа тий. Сая ярьдаг хууль байна, хууль зүйн зохицуулалт тий, орчин нь яг ямар байх гэдэг юм. За энэ дээр бол би бол энэ ондоо бол тодорхой хэмжээнд одоо боломжоор оролцоод явах юм хүсэлтэй байгаад байгаа. Тэгээд мэдээж нөгөө хууль чинь бас айгу хэцүү шттэ нэг талдаа ингээд яг эрх ашиг ингээ хамгаалаад яваад байгаа ч гэсэн нөгөө талдаа хэрвээ буруу ингээд явчих юм бол бүхэл бүтэн бизнесийн салбарыг ингээд арчих ийм боломжтой зүйл байгаад байгаа. Тэгээд дөнгөж нөгөө нэг боожиж эхэлж байгаа ийм салбарыг битгий ингээд хомчаасаа гэж хэлээд байгаа байхгүй юу. Тэгээд мэдээж зөвхөн манайх одоо Фандея тий энэ зах зээл дээр яваад байхгүй ирээдүйд өрсөлдөгч нар гарч ирэх байх. Тэгээд тэр тусмаа энэ салбар бүр өргөн ингэж хүрээнд тэлж ингээд гой өрсөлдөөнтэй ингээ явах гэж төсөөлөд байгаа болохоор хууль эрх зүйн орчин маш чухал ач холбогдолтой байгаа. Тэгээ энэ дээр бол энэ ондоо бол айгуу сайн одоо санаа тавьж явна гэж бодож байна. Төрөний бас дурдсан нөгөө хувьцааны хамтын санхүүжилтийн тусгай зөвшөөрлийг бол бид нар авахар ажиллаж байгаа. За тэр бол бас тодорхой хэмжээний бас юм ажиллагаатай зүйл байгаад байгаа. Энийгээ авчих юм бол бас бидний энэ хувьцааны хамтын санхүүжилт дээр төлөвлөсөн бас ажлууд байгаад байна. Тэр ажлуудаа бас бүтээгдэхүүн болгох, за хөгжүүлэлтүүдээ хийх гэх мэтлэн ажлууд бол ер нь бол үлдсэн байгаа. Энэ жил бол яг бидний зорж байгаагаар бол нөгөө нэг зах зээл дэх юм байр сууриа бэхжүүлэх ийм зорилготой байгаа. Нөх юм олон юм бүтээгдэхүүн өдөр ингээд шинээр хөгжүүлэхээс илүүтэйгээр одоо байгаа байр сууриа хэдүүлээ яаж илүү юм хүчтэй, өргөн цар хүрээтэй, хүртээмжтэй болох уу гэдгээ ингээд тэрэн дээрээ фокус хийж ажиллаж байгаа гэсэн үг. Тэгээд яг манайх чинь нөгөө нэг стартап компани штэ. Тэгэхээр бас компани өөрөө ингээд хөгжөөд яваад байгаа гэсэн үг. Анх бол бид нар чинь 4-5 уулаа эхэлж исэн бол одоо бид нар чинь 10 гаруй ажилтнтай болцсон. За хөгжүүлэлтээ дотооддоо хийдэг болцсон. Ер нь бол ингээд тал талын салбарын мэрэгчлэлтэнгүүд ороод ирсэн. Ер нь бол ингээд явж байгаа. Тэгээ тэгэх тусмаа эн чинь нөгөө нэг платформоосаа гадна тэр чинь бас Фандея гэдэг компани нь өөрөө яаж
ажиллаад байна гэдэг чинь бас ийм асуудал болж орж ирж байгаа гэсэн үг. Компани өөрөө яаж хөгжөөд байна те. Тэр тал дээрээ илүү бас ингээ анхаарал явж байгаа. Ер нь бол дотоод компани процесс, дотоод зохицуулалт, за хүний нөөцийн бодлого, бидний way of working буюу ингээ хэрхэн бид нар хоорондоо яаж хамтарч ажиллаад байгаа. За стартап төвшнөөсөө бид нар цаашаа өсөөд явна гэх юм бол бид нар яг ямар бодлого хэрэгжүүлэх ёстой юм тий. Тэр нөгөө scalable бодлоготой байх гэдэг шүү дээ тий. Ер нь бол компани хувьд. Тэгэхээр нөгөө тэр тал дээр илүү ер нь бол анхаарал тавиа явж байгаа. Өмнө нь бол яг хуу мэдээж анхаарал тавьж байгаа ч гэсэн нэг тийм өндөр юм одоо тий анхаарал одоо priority болгож бол бодож явж байгаагүй. Гэхдээ мэдээж нөгөө ажиллах орчин таатай байх хэрэгтэй, хүнээ бодох хэрэгтэй гэдэг ийм соёлтой. Тэгээд одоо ч гэсэн тийм байгаа. Гэхдээ яг илүү ийм одоо яг компани үйл ажиллагаа яг илүү efficientтэй, илүү ийм үр дүнтэй, хурдан ажиллах талаасаа ер нь бол анхаарал ажиллаж байгаа. Тэгээд ер нь бол тэг 26 онд бол нэг тиймэрхүү төлөвлөгөөтэй байгаад байна. Тэгээд цаашдаа бол нөгөө нэг хөрөнгө оруулагч иргэдийг яаж дэмжих үү? Боловсролыг яаж дэмжих үү? Яаж илүү мэдлэгжүүлэх үү? Нэмээд тэгээд тэр нөгөө соёл дээр анхаарна тий. Соёл бол 1-2 жил болол суучдаг бас зүйл биш байгаа. Энэ бол нэлээд их хөрөнгө оруулалт, нэлээд их цаг хугацаа орж иж эцэстээ бүх одоо иргэд одоо хамтын санхүүжилт төр хэдүүлээ мөнгө босгож ил таа гэдэг бас нэг юм бодол төрдөг болох бах. Нэмээд итгэлцэл бас төрөх ёстой тий. Энд чинь бас 1-2 удаа ашиглаад ингээл амар итгэл явна гэж бас хэцүү. Бид нар бас ингээд хэрэглэгчийнхаа итгэлийг яаж хүлээх вэ гэдэг талаасаа ер нь бол анхаарч ажиллана л гэж бодож байна. Тийм байна. Ер нь байгууллагын удирдлагууд магадгүй маркетинг борлуулалт те ингээд хамт олон брейнсторм хийж суухад те бас нэг ярддаг өш ийм нэг хувилбар байгаа штэ. Эний чинь баг хамтын санхүүжилтээр харилцагч нараасаа, хэрэглэгч нараасаа одоо босгож болох юм шүү гэдэг ийм бас одоо боломжийг одоо бүтээгээрэй гэд та бүгдэд бас сайн сайхан үг хэлье. За ингээд ер нь нилээдгүй таадтэйгээ гоё таадынхаа бас үйл ажиллагааг илүү гүн ойлгоод илүү ингээд сайхан одоо гоё хараад авлаа, сайхан яриа өрнөлөө гэж бодож байна. Тэгээ ингээд ер нь бол подкастаа өндөрлөө. Маш их баярлалаа. Надад ярилцахад ч гэсэн маш таатай байлаа. Тэгээ нөгөө passion болохоор яг ингээл ярингуут ингээл бүр сэргээл ингээл ярмаар санагдаад байдаг. Тэгээд маш гоё асуултууд асуулаа. Тэгээд энэ боломжийг олгосонд маш их баярлалаа. Тэгээд хүмүүсийг бас уриалмаар байна. Фандиа цэгмэн рүү ороод сонирхоод үзээрэй. Тэгээд хамтын санхүүжилт гэдэг зүйлийг бас судлаад үзээрэй. Тэгээд хизээ нэгэн цагт бас өөрийнх нь мэддэг таньдаг хүнд бас хэрэг болж магадгүй гэж бодож байна. Тэгээд Монгол HD болон одоо бизнесээ томруулахын хамт олондоо маш их баярлалаа гэж хэлье. За баярлалаа. За тэгээд өнөөдөр Фандиягийн маань үүсгэн байгуулагч гүйцэтгэх захирал бэ Цэлмэг ирж оролцлоо. Тэгээ хамтын санхүүжилт гэдэг талаар ер нь юу байж одоо тий ер нь маш олон гоё сэдвүүдийг ингээд ярьж өгсөн бас их баярлалаа. Цагаа гаргасанд баярлалаа. Тэгээд мэдээж бизнесээ томруулъя, төрийн бус байгууллагын маань одоо стратегийн түнш болоод бидэнтэйгээ бас хамтраад дэмжиж энэ одоо жижиг дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлэхээр одоо хамт ингээд ханцуусрамлаад бас явж байгаад бас дахин баярлалаа гэж хэлье. За тэгээд өнөөдрийнхөө нэвтрүүлгийг үгээр өндөрлөё. Баярлалаа.